олон нийтийн байгууллагууд, иргэний нийгэм төлөөлөлд ирээд оролцож байна. За ингээ бүгдээрээ төлөвлөснийхаа дагуу харилцаа холбооны салбарт байгаа хэд хэдэн асуудлыг ярив. Энэ дотор бид өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай, телевизийн тухай, за мөн үүрэн утасны операторуудын өмнө тулгарч байгаа асуудлуудын тухай, мөн оюуны өмчийн хамгаалалтын тухай ийм өнөөдрийн манай хөгжилд хэрвээ шийдэж чадах юм бол тодорхой үүрэг гүйцэтгэх тийм асуудлуудыг ярихад цуглараад байна. За тэгэхээр өнөөдөр та бүхний орой мэнд хүргэж байна. Тэгэхээр юуны өмнө бүгдээрээ хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай ихлэ ярив. Өнөөдөр Улаанбаатар хотод гэтэл дангаараа 60 телевиз ажиллаж байна. Улсын хэмжээнд 3 дахин 180 телевиз ажиллаж байна. Энийг одоо хүн амтайгаа харьцуулахаа бид нар асар олон телевизтэй байна. Энэ ийм байх нь зөв юм уу? Зөв бол яагаад? Буруу бол яагаад? Энэ тухай ямар бодлого байдгийг, энэ одоо яг энэ салбарын тоглогчдод ямар бэрхшээл юм уу? Боломж байдгийн бэ гэдэг тухай ярьцгаая. За хэнээс эхлэх. Тагтгүй. Яг ерөн зүгээр яг тооны тухай, чанарын тухай ярих юм бол бид зохицол байгуулга ирсэн байгаа учраас бид нэр самттай энэ тухай ярих зүг багт юм. За учраас ороод энэ орой НТВ телевизийг үзэж сууж байгаа бүх зөвчтэй орой мэндийг хүргэе. Гурамсан холбоо гэдэг мэдээлэл дагуудаа орж ин тэгээд одоос 14 хоногийн өмнөх шинэ Монгол телевиз дээр бид нар бас оюуны өмчийн тухай ер нь бас яг энэ телевизийн асуудлыг хөндөж бас ярьж ирсэн. Тэгэхээр яг энэ тооны тухай, чанарын тухай асуудал яригдчихсэн л тэгээд 9 сарын дундуур бид нар орсон л тоо. Зүгээр энд тоо ярихлаар бас нэг өөр утга гарч ирэх гэдэг. Энэ бол харцсангүй өөрөө хуулийн дээр энэ тусгай зөвшөөрлийн тухай ойлголтыг агуулгын хувьд яаж өгөх ёстой юм? Хандсан хүнд өгөх ёстой юм уу? Эсвэл яаж өгөх ёстой юм бүгдийг наривчлал заадаг гэсэн. Энийг ярихлаар түүнийг хэрэгжүүлж байгаа байгууллагын асуудлууд гараад ирж байна. Юу ярих ёстой вэ гэхээр одоо бид нэр энэ тэн дотор байгаа контентын тухай ер нь энэ телевизийн салбар гэдэг хаашаа явах ёстой юм? Дэлхийн чиг хандлага нь хаана байгаад байгаа юм гэдгийг ярих ёстой болов уу гэж бодож байна л да. Би яагаад ингэж бодод байна вэ гэхээр энэ салбар дээр бас бодлогын гэж тодорхойлж байгаа хүний хувьд тэр өнцгөөс нь харж байгаа. Тэгэхээр бодлого гэж юу яриад байгаа юм бид нар яагаад энэ телевизийг хааш нь явуулах гэдэг юм өнгөрсөн 1 жилийн хугацаанд бид нар энэ дээр ажиллаа. Тэг ингээ ажиллаад харсан чинь тал талын хүчин зүйлийг нөлөөлөв. Нэгдүгээрт энд телевизийн зөвшөөрөл гэдэг тусгай зөвшөөрлийг аваад ажиллаж байгаа нэг хөрөнгө оруулагч гэж юм. Түүн дээр ажиллаж байгаа ажлын байран дээр ажиллаж байгаа сэтгүүлчид гэж хүмүүс. Энд чинь ингээ давхар бас нэг тодорхой нийгэм бас хувь нэмэр оруулж шít. Гэтэл өөрөө энэ телевизийн салбар гэдэг нь өөрөө юу юм гэдэг юм. Өөрөө энэ харилцаа холбооны салбар чи өөрөө стратеги хөрөнгө оруулалт ордог. Уул уурхай, банк санхүү, манай салбар орчд. Ингээд энэ салбарын тухай ярихад их том контентын асуудал дотоод агуулгын дөдөд ирчихдэг л дээ. Тэгээд нэг жил бид нар хааж үзлээ. За энэ сувг гэдэг чи ерөөс олон болчихжээ тий. Болохгүйг нь хаяа гэдэг. Бид нар бол агуулга руу нараагүй шүү дээ. Зөвхөн техникийн шалгалт нөгөө гэрээ байгуулсан стандартын дагуу хөөгөө зохицуулахад хамтраад ингээд хаагаад үтсэн чинь энэ биш өөрөө биш болж өөрч. Бид нар чинь 40 бараг 5 6 телевизээр шалгалт хийгээд эндээс нь ингээд цензурдж явсараад нэг бараг 8 9 телевизийг ингээд нэг л орой ингээд байхгүй болгосон шүү дээ. Тэгээ ингээд эргээ харахаар энд давхар нь тэнд хөрөнгө оруулж байгаа хүмүүс ирэх ашиг хөндөгдчихдөг. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ахуй амьдралтай холбоотой асуудал хөндөгдөд ингээд айгүй олон хүндрэлтэй асуудал гараад ирд юм л. Тэгээд бид нар нэг л зүйлийг эндээс олж харсан. Тэгээ юу гэхээр ерөөсөө эрхцэн орчны хувьд бид нар маш төв зөв тогтолцоог биелүүлж өгөх ёстой байна гэж. Өнөөдөр энэ гурван холбоо гэдэг ширээн дээр нэг юм пирамид байгаад байна шүү дээ. Тэгэхээр одоо өнөөдрийн пирамид бол оройгийн тэр гэж тооцох юм бол манай энэ салбарын хууль эрх зүйн орчны хувьд буюу өнөөдрийн байгаа пирамидын орон тийш харцдаг юм л да. Буруу харцдаг. Энэ өөрөө юг илэрхийлж байгаа нөхөд контент үйлдвэрлэгч буюу кабелийн сувг, кабелийн телевиз, өргөн нэвтрүүлэг гэдэг энэ хүмүүсийн хоорондын уялдаа холбоо маш нарийн зохицуулт байхгүйгээс болоод өөрөө яг ийм цэгт очиж байгаа. Юу болохгүй байна зохицуултан дээр? Ерөөсөө хамгийн чухал асуудал эдийн засаг. Цаашаа хөгжчихэд. Тэгэхээр би нэг тооны тухай ярихгүй чанарын тухай яриа гэдэг нь шүү дээ. Тоо гэдэг бол өөр ойлголтоо. Хараа эдийн засаг гэж та ярьж байна. Жишээ сая медиа гэдэг компани судалгаагаар ингээ харахад бүх телевизийн бүх гаргаж байгаа рекламыг зарласан үнийн гаргаж байгаа үнэтэй ингээ харьцуулаад үзэхээр жишээ 2013 онд энэ бүх салбарт гэдэг ойролцоогоор нэг 94 их 80 төгрөг явах гэдэг. Тэрбум төгрөг. Одоо нэг 60 сая долларын асуудал ярьж байна шүү дээ. 60 сая доллар дээр Улаанбаатар хот гэх 60 компани байгаа байхгүй.
Тэгэхээр таны хэлснээр чи эдийн засгийн асуудал гэдэг чинь ер нь энэ хэвлэл мэдээллийн хэрэгсч рекламаар амьдэрдэг. А гэтэл энэ мөнгөөр нь ингээ харахад энэ бүх телевизүүдийн зөвхөн 10 юм уу 6 юм ашигтай бусна ашиггүй байгаад байгаа. Тэгэхээр энийг одоо өнөөдрийн байдлаар юу хийж хэлж яах гэхээр энэ зөндөө олон энэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиггүй ч гэсэн ажилуулад байгаа сонирхол байна гэж үзээд байгаа. Та энэ тухай юу гэж бодож байна? Яагаад тэгж байгаа? Яагаад ашиггүй мөртлөө яваад? Наадхыг чи агуулгаар нь яг ярих гэж л та дундуур нь эдийн засаг гэдгээрээ мэрэгжлийн хүн учраас их сонирхолтой ороод ирэх шиг боллоо. Тэгэхээр бид юу олж хараад байна нөхөр одоо бид өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар дээр ажиллаж байна л да. Тэгэхээр олон улсад ямар зохицуултыг хийж өгсөн байдаг вэ гэхлээр нэг л зүйлийг хийж өгсөн байдаг. Өнөөдөр би Ж гэдэг кабелийн сууг тийм ээ. А би бол өдрийн тогтмол эфиртэй, мэдээтэй, за хүүхдийн цагтай, кинотай гэл стандарт ингээд эфирт. За миний одоо юу гэдэг нь цус шүрлийн англи нийгэм эдийн засаг ч юм мэдхгүй ингээд нэг бла бла байх хэвээр тийм. Тэгээ энэ кабелийн суугийн телевизүүд юугаар амьдэрдэг? Юугаар амьдэрдэг вэ гэхээр өөрөө рекламаар амьдэрдэг. Өнөөдрийн. За нэг цагийн рекламны стандарт буюу зохицуулах хороноос тавьж өгсөн 15 минутаар явж. Тэгээ энэ одоо амьдрал дээр юу гараад ирэхээр би реклам үзээд байна уу, кино үзээд байна уу? Реклам үзээд байна уу, нэвтрүүлэг үзээд байна уу гэд өөрөө юм голдрол нь буруу болчиход яваад байгаа юм л да. 15-аас хитрээд байгаа юм уу? Хитрээд байна. А бас зарим нь 15 даа байх гээд үзээд байна. Амьдрдаг их усүр нь одоо реклам байгаад байна шүү дээ. 15 минутаар зарна. Тэндээс мөнгө олно. А сайн контент үйлдвэрлэж тэр хүн үзүүлэн тэн дундуур рекламаа цацсан тийм үү? Энэ өөрөө орлогын их усүр болчиход байна шүү дээ. А гэтэл бидний хийж өгөх гэдэг зохицуулт юу байх хэвээр вэ гэхээр энд Univision, энд сансар кабелийн телевиз байна тийм үү? За MNBC байна гэдэг ингээд кабелийн телевизүүд буюу миний контентыг дамжуулагч. Одоо монгол өгүүлбэрээр хэлээ л дагуулгаар. Миний контентыг дамжуулагч эрхвээ телевиз гэж байгаа. Кабелийн телевиз. Энэ бол одоо таны миний Ж гэдэг телевизийн контентыг жаргал сайхан гэдэг хүнд үзүүлснээр л танаас мөнгө авч байгаа. За Univision хэдэн төгрөг авдیں۔ Сарын 50,000 төгрөг тийм үү? Тогтмол. За сансар гэдэг авдیں۔ 16,000. Ингээд сар болгоны ингээд төлбөр авч байгаа шүү дээ. Энэ төлбөрийг хэн авдаг вэ? Нөгөө телевиз кабелийн телевизийг авчиж. Гэтэл контент үйлдвэрлэгч надад тэр дундаас хамгийн сайн үзэлттэй би контент хийснийхээ төлөө нэг ч төгрөг авдаггүй. Энэ өөрөө цаасан дээр хийгдээгүй. Яагаад гэж байгаа? Байхгүй. Яагаад авахгүй гай? Авах контент өөрөө энэ нь өөрөө зохицуулт байхгүй. Хууль хийгдээгүй. Байхгүй, хууль байхгүй. Тэгэхээр бид энийг юм уу эсвэл бол контент нь өөрөө болохгүй байгаа юм. Контент нь болохгүй гэдэг асуудлын тухай яриаг. Одоо бид энэ зохицуултыг хийж өгөх хэрэгтэй эхлээд. Энэ зохицуултыг хийж өгсөний дараа одоо бид яг ямар контентын тухай ярих хэрэгтэй байхгүй. Ямар зохицуулт? Жадамбаа сайн контент үйлдвэрлэжээ хуулиасны даваа. Тэгээд хамгийн их үзэгчтэй байжээ тийм үү? Тэрний төлөө үзэгч бүрээс танд төдөн төгрөгийг сар болгонод өгөх хэрэгтэй. Тэр яаж зохицуулах юм даа? Хуулиар. Яаж? Тэгээ сайн муу бас мэдэх арга юм. Тэгэхээр энэ өөрөө үзэгч энэ өөрөө хэмжигч нь үзэгчлээ. Энэ бол өөрөө үзэгч байхгүй үзэлтээр энэ бол одоо Univision бол одоо бүх хяналтуудыг хийж байгаа шүү дээ. Хамгийн их хэн үзэж байна яаж юм. Тэгээ энэ өөрөө зохицуулт хийгдээгүйгээс болоод энэ телевиз дээр чинь одоо таны яриад байгаа бидний гоочлоод байгаа та олон байна, чанаргүй байна. Оюуны өмчийг хулгайлж кино тавиад байна гэдэг асуудал үүсээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ болгоны чинь би нөгөө агуулгаар юу гэж хэлэх гээд байна гэхээр гүйцэд зохицуулнаг бол бид нар энэ контент үйлдвэрлэгчдэд мөнгө олдог сувгийг эхлээд нээж өгсөний дараа хяналт хариуцлага үр дүнгийн тухай ярих хэрэгтэй байна. За телевизээс юу гэж бодсон та? Салбараа эхлээд харах хэрэгтэй байгаа юм л да. Хэдүүлээ зүгээр эхлээд ингийн телевизэн салбарын өрсөлдөөн ямар байна гэдэг эхлээд харъя л да. Монголд жишээлбэл хууль эрх зүйн орчин одоо өргөн төлөвийн тухай хууль батлагдчих юм бол ондоо болох байна. За кабелийн одоо зүгээр зохицуулах орноос журам гарсан шүү дээ. Кабелийн сувг гэж журамлцсан байгаа, төрөлжүүлж байгаа. Агарын телевизүүд бол төрөлжөөгүй байж байгаа. Дахиад сувгтай болох юм бол сувгууд нь төрөлжнө гэж байна. Өрсөлдөөнгөө ярих юм бол зүгээр манад эрүүл өрсөлдөөн байна уугүй юу гэдгийг эхлээд бид нэр яриа л да. Саяхан би маркетруудын хуралдаан дээр модератор суухад бол тэгж байна. Телевизэн салбарт бол өрсөлдөөн байхгүй гэж үзэж байна гэж үзэж байна. Байна гэж үзэж байгаа хүмүүс нь юу гэхээр зэрэг жишээлбэл бол одоо манайх Монгол телевиз байлаа гэхэд манайхыг бол жижиг загснуудыг барьж идэж байна гэж байгаа байхгүй юу. Юу гэхээр танах бол контентуудыг худалдаж аваад бусад хүмүүсийг одоо контент худалдаж авах боломжгүй болгоод танах шиг замаар явах юм бол бусдууд чинь тампур штэ гэсэн юм яриад байгаа байхгүй юу. Нэг талаасаа энэ бол ингэж явах нь бол зүй хийх нь хэрэг шүү дээ. Гэтэл манай телевиз бүгдээрээ бол контентыг худалдаж авч байна уу үгүй юу гэдэг асуудал байна. Түрүүнд нөгөө сайн муу контентын тухай ярьлаа шүү дээ. Угтаан бол ингэдэм байл да. Телевиз бол бүгдийг өөрсдөө хийдэг юм байна. Продакшнуудаас эсвэл цагаа зардаг, эсвэл худалдаж авдаг.
Тийм зүйл байдаг. Одоо манад бол худалдаж авч байгаа телевизүүд бол хэд байдгийг сайн мэдэхгүй байна. Дотоод контентоо худалдаж авч байгаа. Гадаадуудыг бол одоо эхнээсээ ингээ худалдаж аваад ерөөхдөө хөвч эхэлж байгаа. Энэ бол сайн зүйл. Ерөөдөө манайх нөгөө байгуулагдсан цагаас хойш оюуны өмчгөө нөгөө бүүс гэдэг шиг л байнга ирж ирснийг хүчүүлөө гэж. Нөгөө талаас бол одоо бид нар продакшнуудын хөгжил, телевиз бунаа өөрсдөө продакшн болж байгаа байхгүй юу? Бүгдийг өөрсдөө хийж байна. Мэдээгээ хийж байна. Киногоо орчуулж байна. Ток шоунуудаа хийж байна. Гэвч л одоо яг ингээл ийм ток шоу хийдэг хэдэн телевиз байна гэж үзэхээр бүгд байгаад байгаа байхгүй. Угтаа бол энийг продакшн хийгээд тэр цаг нь хөдлөж авдаг юм уу? Яадгийг ингээд телевизд өгдөг байх хэрэгтэй. Манай дээр энэ зарчим байхгүй байна. Гэтэ ирээдүйд тийм дүр зураг харагдаж байгаа нүгүүд бас харагдаж байна. Ийм болсон тохиолдолд ерөөдөө бодит өрсөлдөөн гэж чинь бас гарах юм болов. Нөгөө талаас дээр рекламны үн гэдэг бол харьцсангүй байгаа. Одоо НТV-ийг хэд үдий мэдэхгүй. Манайх бол нэг бодит үн байгаа. Юугээр одоо бүгдийг нэг худалдаж авсан, хийсэн барьсан бүх үнэ нэмэхээр ингээд одоо байж байгаа телевизүүдээс хамаагүй өндөр байна. Тэгээд одоо эргэн жаргал сайхан бизнес эрхлэгч манайд реклама өгнөд НТV 2 дээр сонголт хийхээр манайх илүү өндөр үнэтэй болоос уг нь бол бодиттой. Гэтэл нөгөөх нь бол зэрэг бодиттой байна уу үгүй юу гэхээр бас үгүй байгаа байхгүй. Ийм зүйлүүдийг шийдэх юмуд байх хэрэгтэй. Та юу гэж бодож байна? За энэ дээр яг телевизүүдийн энэ хөгжил одоо ингээд байгаа нөхцөл нь тэр олон байна уу цөөн байна уу гэдэгтэй биш. Ерөнхийдөө яг одоогийн энэ зах зээлийн энэ орчинд яг телевизүүд бие даагаад цаашаа хөгжих оюуны өмч болон одоо талаасаа мөн одоо улс оронд хэрэгтэй хүүхдийн боловсрол соёл энэ болгоныг одоо хөгжүүлэх тал руу одоо контент бэлтгэх нь бол телевизүүдийн үүрэг байгаа. Гэхдээ энэ дээр бас сая одоо яригдж энэ цагт 15 минутын рекламны асуудал тийм ээ. За энэ бол бас хоёр талтай. Нэг талаасаа үзэгчдийг бодох юм бол энэ 15 их чим шиг кино үзэж яхад реклам явж яана гэж ярьж. Ер нь бол яг энэ телевизүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд маань реклам дээр оршин тогтнож байгаа гэж байгаа. Тэгэхээр энэ одоо бусад одоо үнэ барьдгүй одоо бодит ханшаа тогтоодгүй ийм одоо кабелийн сувг байна уу телевизүүдээс болоод бас яг шудраг өрсөлдөөн биш болчоод хөгжихэд одоо цаашаа одоо сонирхолтой хөрөнгө зарсан контент бэлтгэхэд бас хэцүү болж байгаа. Тэгэхээр ингээд тэр 15 минутаас хэтэрхэр яадаг. Өмнө нь бол ертөнцийн рекламны цаг хэвтрэлт дээр бол тодорхой арга хэмжээ авч байгаа. Өнгөрсөн оноос эхлээд бол анз гээд торгуулийн арга хэмжээ авч эхэлсэн. Иргэний тухай хууль дээр байлуу дээ. Анз гээд торгуулийн арга хэмжээ. Тэгэхээр энийг бол өнгөрсөн он бол ерөнхийдөө харилцан холбооны зохицуулахаар очив. Кабелийн телевиз сувгууд, өргөн нэвтрүүлгийн телевизүүдийг Максима компанитай хамтраад сар болгон мониторинг хийж энэхүү мониторингийн үр дүнгээр рекламны цаг хэвтрэлт, контент тэгээд бусад нарийн дэлгэрэнгүй судалгаа хийлгэж байгаа. Энэ судалгаанд тулгуурлаад өнгөрсөн оны 3-4 дугаар улирлаас эхлээд рекламны цаг хэвтрэлттэй телевиз кабелийн сувгууд дээр торгуулийн арга хэмжээ энэ оны ихээр хавраас эхэлж авсан. Хөргүүлсэн. Нилээдгүй үр дүнтэй байгаа. Одоо магадгүй сүүлийн 3 дугаар улирлын байдлаар тайлангийн гаргаад өнөөдөр даргын зөвлөлийн хурлаар бас танилцуулагдаад. Тэгэхээр одоо тэрийг хяндаг болцсон юм байна. Ер нь бол энэ. Одоо тэгээд торгоод эхэлсэн юм байна. Торгоод эхэлсэн. Тэгэхээр та бүхэнд ийм мэдээлэл өгье. Та би таны саналыг асууя. Яг л Максимагийн судалгаагаар манай бүх тэр одоо бүх үзэгчдийн 50%-ийг нөгөө 60 телевизийн чинь 10 татж байна гэсэн дүгнэлт байна. Нөгөө 50 татахгүй байна. Өшөөнийг дүгнэлт. Тэр нөгөө түрүү ярьсан шүү дээ одоо нэг ойролцоогоо 60 сая доллар байна гэж энэ жилийн. Энэний тэр advertisement одоо реклам өгж байгаа бүх рекламын 50%-ийг 20хан топ компани өгж байна гэж. Нөгөө 50-ыг 1170 компани өгж байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ агуулгаар та нар ингээд бодоод ямар хугацаагаар ямар харьцаатай байна тий. Тэгээ энэ талаар одоо жишээ танай телевизүүд энэ яг энэ реклам сая ярьсан журамтай холбоотой юу гэж бодож байна. Танай холбооны гişүүд. Ер нь бол
сувгууд одоо энэ олон байна, янз бүр байна, муу байна, контент ерөөсөө маш амархан. Одоо би бас максимум бол нэг 100-аад өрөхөд судалгаа хийдэг байхгүй тий. Ерөнхийдөө харагддаг л гэдэг. Гэхдээ би бас тэр чинь гэр ороод янз бүрийн байдлаар одоо хүмүүсийг үзэх төвшин бол янз янз байгаа л та. Зүгээр яг бүр батлагдсан ингээд одоо Univision хийсэн гээ сая хэлж байна. Яг хийсэн бол сайн л байна. Уг нь IPTV дээр хийх боломжтой. Яг одоо ихийн үзэж чинь одоо нэг сайт руу ороход хүмүүс ингээд тоолдог шиг яг ингээд тоолох боломжтой л та. Тэгээ тоолох юм бол энэ ингээд асуудлыг шийдэх гэж байгаа байхгүй. Энэ бол тэгэл мэдээж реклам сурталчилгаа орж ирэхгүй бол тэд нар ч одоо бол тэгэл худлаа хүний яриад үндэ бол яг судалгаа байхгүй шүү дээ. Манайхыг бол үзэж байгаа гэж очиод ярьж тэгжиж одоо тэр нөгөө топ 20 компаниас ч л реклам салахын төлөө явж байгаа шүү. Тэгээ 1 2-ыг бадцчихад амьдраад идэх байхгүй ерөнхийдөө. Тийм болохоор энэний төлөө л яваад байгаа юм сууг. А бүгдийг ингээд бүр яс гаргаж ирээл одоо энийг бол үнэхээр үзэхгүй. Энийг үзээд ийн гэвэл ер нь ирээдүй бол эн чинь одоо энэ сувгч байхгүй, юу ч байхгүй. Ерөнхийдөө бол интернетээс суурилсан контент болчиход байгаа шүү дээ. Одоо кабелийн телевиз юу байхгүй бол зүгээр ингээд дуртай нэвтрүүлгээ үзээд хэдийн студ продакшнууд нэвтрүүлэг хийгээл за мэдээллийн телевизүүд бол үлдэх баг. Би тэгж боддтой ирээдүй бол тийм ба. Миний чинь бол юу вэ? Зүгээр бодит амьдрал дээр харах юм бол эцсийн дүн амьдрах уу амьдрах уу гэдэг бид шийдэх. Бид шийдэх. Энэ бол нэгдүгээр хөрөнгө оруулагч. Бодиттой хөрөнгө оруулагч. Энэ өөрөө салбар нь тийм онцлогтой байхгүй. Эндээс ашиг олохоос илүү соён гэгэрүүлэх стратегийн том зүйлийг харж хөнгө оруулах. Бас тийм өөрөө олон агуулгатай шүү дээ. Энэ бол их өөр агуулгатай. Тэр ялгааг ер нь яаж яг өнөөдрийн энэ кабелийн телевизүүдийн цаашдын эс амьдрах эсэх асуудал шүү дээ тийм. Миний яриад байгаа энэ эргэцэн орчин буюу энэ өргөн нэвтрүүлгийн тухай хууль буюу энэ агуулгаар шийдэгдэнэ. Цаашаа амьдрах уугүй гэдэг. Одоо бид нар энэ рекламын тухай мянган удаа яриа. За, реклам чих вэ 10 минут болголоо гэд энэ сувг бүр дуусаа. 20 минут болголоо гэд дахиад юу ч өөрчлөгдөхгүй. Ингээл явах л байхгүй. Тэгэхээр ерөөсөө нэг л зүйл байна. Чи маш сайн контент үйлдвэрлэл. А түүний чин төлөө хүнд үзүүл. А тэнд чинь бас хуулиар зохицож агуул байгаа шүү дээ. За, соён гэгэрүүлэх чиглэлээр байна. Хүүхдийн контент нь ийм байна. За, улс төрийн сувгууд нь ингэж явах хэрэгтэй гэж бүр наривчлаа хөөчлөөд өгсөн байгаа шүү дээ. Тэр агуулга бариад ажил. А ингээд тэрний чин төлөө чамд би бүрнээ те сар чамд чиний улс төрийн чинь ийм нэвтрүүлэгт одоо шинэ 300 холбоо гэдэг NTV-гийн энэ ток шоунд сар болгон Univision-ээс 10 сая төгрөг маа 100 сая төгрөг те таны ток шоу сайн байна хүнд хүрч байна гэд эний чинь тухай яриад байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр энэ 300 холбоо ток шоу хаанаас мөнгө олж байгаа? Рекламаас л олж байгаа шүү дээ. Одоо бидний 10:45 завсарлах 5 минутын реклам дундаас л энэ 300 холбоо мөнгө олж байгаа байхгүй. Бид нар хүн Twitter дээр л хүмүүст хүрэх гээл ингээд сошиалар бөө юм болж 40,000 40,000 хүнд үзүүллээ. А тэр хүнд реклам үзүүллээ. Реклама хийж чадахгүй байгууллагууд ингээд үдижид оршин тогтноод байгаа нэгдүгээр. Хоёрдугаар яг сонгуулийн үеэр телевизийн нөгөө лицензийн чинь эрс нэмэгдээд байгаа. 2008 онд 8-аар нэмэгдсэн байсан. 2012 онд баг 15-6-аар нэмэгдсэн гэж. Гүү тоогоор. Энэ ямар учиртай? Ягаад ийм олон телевиз ингээд сонгуул үеэр нэмэгдээд байна? За телевизийн лиценз тооны хувьд бол зүгээр нэг тодорхой түүхийг ярьчих. 2011 онд ердөөсөө кабелийн сувгуудыг хэлбэр лицензийг олгож эхэлсэн. Үүнийг дагаад ердөөсөө жилийн дотор бол үндсэндээ 80 гаруй лиценз бол олгогдсон. Үүнийг сонгуулийн өмнө тусгай зөвшөөрөл лицензийг олгохыг зогсоосон. Тэгэхээр энэ зогсоосон үйлдэл маань үргэлжлээд сая энэ оны жил хагас гаруй 8 сарын дунд хүртэл явсан. Олголтын төр зогсоогоод энэ хооронд харилцаа холбооны зохицуулахаараа энэ ажлыг энэ өнгөрсөн оны 10 сард авсан л да. Авснаас хойш ямар ажил хийж эхэлсэн бэ гэхээр за нэгдүгээрт бол энэ хяналт шалгалт enforcement гэдэг юмыг бол хамгийн түрүүнд эхлүүлье. Тэгээд кабелийн сувгаас эхэлсэн. Кабелийн телевизэд орсон. Интернетийн үйлчилгээ эрхлэгчд орсон. Одоо дараагийн үүрэн оператор FM олон улсын ярианы үйлчилгээ эрхлэгч гээд шаттаратаар хяналт шалгалтыг хийхэд төлөвлөд ажиллаж байна л да. Тэгээд шалгалтын дүнд юу харагдсан бэ гэхээр нэгдүгээрт
стандарт одоо олон улс мөрддөг телевизийн студ тоног төхөөрөмж дуу дүрсний чанарын стандарт бол үнэхээр мөрдөгдөхгүй ийм асуудлууд. Тэгээд байр савнаас ахуулаад чинь подвол байрладаг байна, орон сууцнд энэ тал дээр тодорхой шаардлагуудыг тавиад хөргүүлээд ажиллаж байгаа. Мэдээж бүх юм нэг дор огцон сайжрахгүй. Тэгэхээр үзэгч санаж байгаа бол одоо шинэ ингээл нэг пицца аавна гээл машин гүгээл тууз гүгээл байдаг байсан шүү дээ. Бид нар бол одоо шинэ тэр мэрэг бүгдэнд байхгүй болгосон. Энэ биш ээ гэдэг. Энэ чат те ТV чат гээл бүгдийг зогсоосон. Одоо бол нэг үе бодвол ер нь 8-9 сарын дотор хөргий бас энэ муу илэгдээд байгаа энэ хөрөнгө оруулагчдын суугууд ч юм бол их бас дамдан дунд ажиллаад байгаа шүү дээ. Бүх л мөнгө олж болох бүх юм ингээл хаагаад л. Одоо 10 сарын 1-ээс яасан? Кино гарахаа болчихсон шүү дээ. Зөвшөөрлгүй. Аль бисний ирэхгүй кино гарахгүй. Одоо бүх телевизүүд үндсэндээ Монгол Солонгосын бүх кино аль бисний зөвшөөрөлтэй. Аль бисний зөвшөөрөлтөй одоо телевизүүд л гаргаж байгаа. Бус нь зогсцсон явж байгаа. Бид нар дахиад кинод л явж байгаа. Бүгд зогсоод билээ. Яг гоо ингээл үе шатаагаар зогсоод л явж байна. Одоо ер нь хийх телевизүүд хүмүүс анзаарж байгаа баг. Шинэ movie box гэдэг чинь ихэнхдээ Монгол кино гардаг болсон. Зөвшөөрөлтөй одоо би бол сая нэг хэд хоног телевизүүдийг нэлээд ажиглалаа. Тэгэхэд бол нэлээд сайн дагаж мөрдөж эхэлж байна. Тэгээ эн чинь өөр ингээд нэг үе шатаагаар ингээд алхмууд хийгдээд л байгаа юм л да. Тийм л дээ. Жадмал дараа иймэр байгаа байхгүй. Дүрм журм үе шаттай даа биш. Дүрм журм ч одоо ингээд нэг хэрэгжих юм бол бүгдээрэнд нь үйлчлэхээ байхаа гарахгүй болбол чи максимагийн судалгаагаар сая 8 сарын бүх судалгаа тийм 8 сард хийсэн. 8 сарын 1-ээс хийсэн. Жишээлбэл Монгол тэр нэг 2 3 хаан тэр ерөнхийлөгчийн нөгөө 2 өрсөлдөгчийн тэрийг тооцохгүй болбол тэр нэг 2 нэвтрүүлгийг тооцохгүй болбол Монголын телевизүүд Солонгосынхаас даруй 4 дахин бага хүнтэй байна. Тэгэхээр Солонгосын киног ингээ хүмүүс ер нь бол нэг юм яриа биш. Монголчууд хайцсан Солонгос явсан. Үлдсэн хайцсан Солонгос кино үзэж байгаа гэж яриад. Тэгэхээр энэ Солонгос киног ингээ бид нар ч үндсэндээ солонгосчулж шít монголчууд тий. Тэгээ энэ маягаар тийм тэгээ зарим нь болохоо хууль ёсоор авдаг нөгөө киног, зарим нь хууль ёсоор аваагүй хүмүүс байдаг. Тэгээ нэгд нь зардал шал өөр байгаа. Ийм болцсон байхгүй жирсэн. Яагаад солонгос киног их үздэг болцсон бэ гэвэл анханасаа солонгос киног хулгай хийгээл бүгдээр гаргаад эхэлсэн байхгүй. Хэрвээ тэнд магадгүй эхнээсээ худалдаж авах байсан бол юу л бол цензуртэй байх байсан бол цөөхөн гаргаж эхлэх. Бүгд солонгос кино гаргаж шүү дээ. Одоо бол бүгд солонгос кино үзээс сурсан. Солонгос кино за би энэ дээр сурсан. Уучлаарай би дуусгаад. Тэгэхээр үзээ сурцсан байхгүй юу? Солонгос киноос өөр юм гарахаар үзэхгүй байна. Жишээлбэл манай дээр бодож жишээ. Бид нар барууны сериал аваад тавьж гин тий. Үзэхгүй байна. Барууны ток шоу аваад тавьж гин. Үзэхгүй байна. Дадааг байгаа байхгүй юу? Тэгэхээр 2 сар, 3 сар, 4 сар бид нар тавьж иж одоо л нэгэн барууны кино руу хүмүүс хандлт ихсэж ирж байгаа байхгүй юу? Орчуулгатай хийж байгаа. Орчуулгаад амын дууг нь оруулаад сайн төвшөнд оруулаад тавьж байгаа. Тэгсэн мөртөө солонгос кино өндөр. Максимыг судалгаа дээр наадам гарч байгаа солонгос кино үзэж гин гэж гарч ирсэн шүү дээ. Ерөнхийлөгчийн мэтгэлцээ явж байгаа солонгос киноны хувь үзэлт өндөр байсан байгаа байхгүй юу? Максимыг судалгаанд. Тэгэхээр үзэгчдийг ийм дадал зурстай болсон буруут нь өөрсдөө бид нар байхгүй. Одоо энээсээ салах гэж чадахгүй шүү дээ. Юугаар бүгд оюуны өмчөөр аваад гаргаж байна. Гэтэ сурцсан байна. Хаяа юунаас саяасан. Үгүй солонгос урд нь худалдаж авахгүй даа бол үнэгүй байсан байхгүй. Очоод уулзаад аль бие усны зөвшөөрөлтөд үнэгүй өгдөг байсан. Хайлал гаргаж ирсэн. Үгүй холгаад аль бие усны зөвшөөрөлт анх бол үнэгүй байсан. 2-3 сая хүнд бол ерөөсөө бид нэр өөрсдөө ч үн зохиж ингэж явсаар байгаад нэг тэгсэр бод юм чи бүр ингээ үнэтэй болгоо хийцэн. Нэгдүгээр. Хоёрдугаар энэ солонгос киноны чинь чадал чансаа найруулга тэр юу зохиол эдэр нь бол одоо харахад бид нэр л инээдтэй юм шиг мөртлөө наашин дэлхийг эзлээд байгаа. Хятад бол саяхан зогсоосон солонгос кино бүр солиорлоо. Венесуэли ч одоо сериалын эх орон гэдэг солонгос кино очиод тэнд өжигнүүлж чинь тий. Тэгэхээр одоо яалчгүй хүмүүс үзээд байгаа болохоор одоо арга байхгүй энэ дэр. Үзэж байгааг нь л гаргаад байгаа шүү дээ. Энэ оюуны өмчтэй холбоотой. Одоо өнөөдөр ингээд эрхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг 2 үндсэн урсгал өөрчилж ийн гэж байна. Нэг нь нөгөөх тоон шилжүүлэх, тоон гурмын. Нөгөөх нь өмчийн хөрөнгийн хамгаалтын асуудал. Энэ дээр ямар асуудал байна? Сая ярьсан хүрээнд таны хувьд. За би бол энэ дээр ари өргөн үрээтэй юм яриа илүүж бодоод байна л та. Нэгдүгээр бид нар телевизийн байгууллагын асуудал яриад байна шүү дээ. Тэгэхээр Монгол улсад өнөөдөр хэдэн төрлийн телевизийн үйл ажиллагаа явуулж байгаа, ямар төрлийн телевиз байгаа юм бэ гэдэг тогтох хэрэгтэй. Тийм үү? Нэгдүгээр бидний мэдж байгаагаар нэг 6-7 төрлийн телевиз байна.
Тэгээ энийг ямар эрх хүрээтэй, ямар хүрээгээр цацагддгийг, техникийн хувьд ямар өөрчлөлтүүд байдгийг гэдэг ялах хэрэгтэй. Нэгдүгээр энэгээр бол өргөн нэвтрүүлгийн телевизүүд байна, тийм үү? Тэгэхээр засаж байгаа улс орны хэмжээнд засаж байгаа. IPTV байна, тийм ээ? Кабелийн телевиз байна. Кабелийн сувг ашиглаж явж байгаа сувгийн телевизүүд байна. Ингээ явах юм бол энэ болгон ч тусдаа ялгарх онцлогтой ийм телевизүүдийн байгууллагууд байгаа юм л да. Нэгдүгээр. Хоёрдугаар тэр сайн таны ярьж хөндөж ярьж байгаа телевизийн байгууллага, радио телевизийн байгууллага чи ерөөсөө оюуны өмчийн зохиогчийн салбарын нэг салбарт багтаж явдаг ийм салбар юм байна. Тэгээ энэ телевизийн байгууллагад ашиглахдаггүй байгаа зохиогчийн эрхийн салбар, оюуны өмчийн салбар гэж байхгүй. За телевизийн байгууллага маань дуу хөгжим ойлгомжтой. Ямар асуудал байна энэ дээр? Энэ дээр бол холбоотой. Одоо манад бол ямар асуудал байна вэ гэхээр бидний яриад байгаа контент буюу энэ бүтээл үйлдвэрлэлийн асуудал байна. Дотоодод ийгдэх бүтээлийн үйлдвэрлэлийн асуудал, тэрний эрхийн хамгаалтын асуудал, гаднаас орж ирж байгаа тэр бүтээл буюу контентын хуулийн дагуу авч ашиглах ийм л асуудлын хуулийн харилцааны асуудлууд л эрх үүргийн харилцаанд яригдаад байна л. Тэгэхээр нэгдүгээр түрүүний яригдаад нэг цохос дурддаг өнгөрлөө тийм ээ, контентын үйлдвэрлэлийн асуудал. Энэ бол хамгийн чухал асуудал. Дотооддоо бид нар контент үйлдвэрлэж яаж энэ телевизүүд маань өөрсдөө оршин тогтох асуудал яригдсан. Энэ дээр ямар нэгэн оюуны өмчийн эрхийг зөрчсөн гол асуудал нь юу байна танай зүгээс? Та бол энийг танай байгууллагууд энийг одоо ингээд хэрэгжүүлэхийг шаарддаг, хэрэгжүүлдэг газар. За телевизээр дээр бол үндсэн 4-5 төрлийн юм байна. За нэгдүгээр бид нар өнөөдөр зөвхөн кино үйлдвэрлэлийн асуудал яриад байна шүү дээ. За кино үйлдвэрлэл дотороо бол 4-5 төрлийн юм байна. Уран сайхны кино байна. Баримтат шинжлэх ухааны кино, мэдрэлийн кино байна. Хүүхэлдэйн кино байна. За кино үйлдвэрлэлийн асуудлууд тусдаа энэ чинь зохиогч эрхийн агуулгын хувьд өөр бол явж шүү дээ. Хэлбэр нь өөр болохоор эрхийн амгалт хийдэг юу нь бол нэг. За хоёрдугаарт шоу entertainment байна. Бас л энэ зохиогч эрхтэй холбоотой контентын асуудал. Гадаад буюу дотоодын шоу entertainment нэвтрүүлгийн асуудлын зохиогч эрхийн асуудал. За гуравдугаарт нь бидний мэдж байгаа мэдээллийн асуудал байна. Дотоодод болоо гаднаас орж ирж байгаа мэдээллийн зохиогч эрхийн асуудал. Энэ дээр ямар байна? За энэ дээр бол одоо би тус-тусд нь ингээд тайлбарлаа та бүхэнд мэдээлэл хэлэх гээд байна. Дөрөвд нь болохоор спортын асуудал байна. За өөрөө л энэ том индастри байгаа шүү дээ, дэлхийд төрсөн. За энэний зохиогч эрхийн асуудал шууд дамжуулахтай холбогдуулаад тийм ээ энэ телевизийн байгууллагын асуудал. За энэ дотруудаар бид нар шалгалтуудыг хийлээ. Сүүлийн 2010 оноос ахуулаад харилцаа холбооны зохицуулах ороо тэгэл мэрэгжлийн хэлтийн байгууллага 4-5 газрын хамтарсан шалгалтууд яваад ерөнхийд нь бол бид нар сүүлийн 2-3 жилийн хугацаанд бол яг энэ бидний объектив хүрээнд наваад үзэхээр сайжирч байна. За одоо би тодорхой харъя. За мэдээллийн асуудал байна. Гадаад мэдээний асуудлууд бол бүх телевизүүд ерөнхийдөө шийдчихлээ. Тэгээ Франц пресс одоо тэгээ Associated Press гээд бусад гадаад мэдээний асуудлыг шийдчихлээ. Одоо бол шууд гаднаас аваад ирдэг телевизүүд харьцангуй гайг болчихлоо. За хоёр дахь асуудал бол тэр шоу entertainment-ийн асуудал байсан. За энийг хэсэг бол нэлээд задгаа байсан тийм үү? Одоо бол тэр шоу entertainment-ийн асуудлыг дотооддоо манайхан үйлдвэрлэж олон ток жагнууд хийж байна. Нөгөө талаас гаднаас орж ирж байгаа контент худалдаж авч байгаа асуудал бол хуулийн дагуу болсон. Бүгд гэрээ хэлцээрийн дагуу авдаг болсон ийм асуудал. За энэ болохоор тодорхой хэмжээгээр зэгцэрчж байгаа гэж бид нар ойлгож байна. За нөгөө нэг асуудал бас нэг зөрчил гараад идэг асуудал бол спортын салбарын зохиогч эрхийн асуудал. Олон улсын болоо дэлхийн болоо олон улсын уралдаан тэмцээнүүдийн нэвтрүүлэх зохиогч эрхийн асуудлыг одоо манайх бол ерөнхийдөө шийдэгчлээ шүү дээ. За тэр Бундеслиг ч гэдэг юм уу, Премьер лиг тийм ээ, Ла лиг гэдэг. Тэгээ дээрээс нь Олимпийн наадам телевизүүд маань нэгдэж байгаа л өөрсдийнхөө хөрөнгөүүдийг нийлүүлж байгаа тудалж авд болдоо. За тэр жуудагийн дэлхийн аврагч гэдэг юм уу, боксын аврагч гэдэг. За энэ асуудал бол тодорхой хэмжээгээр шийдэгдчихлээ. За хамгийн гол проблем үүсэж байгаа өнөөдөр асуудал бол тэр кино урлагийн бүтээлийн асуудал. За кино урлагийн бүтээлийн асуудал дээр бол үлдээд байгаа нэг юм проблемтай асуудал байна. За тэр нь юу юм бэ гэхээр дотоодын кино үйлдвэрлэлийг асуудал арай өөр юм. Гадны бүтээлүүдийг, кино урлагийн бүтээлүүдийг зөвшөөрлгүйгээр авч ашиглаж байгаа юм мэрсэр асуудууд байна. За бид нар бол оюуны өмчийн газар дээр телевизүүдийн мониторингийн юм систем байдаг. Өөрсдийнхөө байгууллагын хэмжээнд тодорхой хянах юм
техникийн нөхцөл бүрдсэн. За энээс бид нар мониторинг юмнаар хийгээд хяналтаа хийгээ явдаг. Ер нь бол сүүлийн үед бол сайжирч байна. Телевизүүд бол бид нар Америкийн тэр компанитай ингээ албан ёсны гэрээнүүд хийгээд эхэллээ. Оддоо албан ёсны зөвшөөрлөө аваад эхэллээ. За Солонгосын ийм компаниудаа бид нар албан ёсны гэрээ хийгээд эхэллээ гэж мэдэгдээ телевизүүд явж байна. Монголд гарч байгаа таны хэлж байгаа юу гэхээр Монголд гарч байгаа телевизүүдээр гарч байгаа бүх гадаадын дотоодын агуулгууд, кинонууд ялангуяа үндсэндээ бол жигдэлчлээ. Үгээр эрэхтэй болчлоо гэж хэлж байгаа юм. Ер нь бол тодорхой хэмжээгээр төвшин болвол өмнөх байсан байдлаасаа бол шат дэше боллоо л гэж би дүүнэж хэлэх гээд. Тэгээ өшөө болоогүй юм байна. Гэхдээ болоогүй байна. Болоогүй байна. Нэгдүгээр тэр чанарын асуудал байна. Дотооддоо тэр миний дөрөвний яригадад орхисон хөгжмийн урлагийн бүтээл, дүрслэг урлагийн бүтээл, гэрэл зургийн бүтээлүүдийг авч ашиглаж байгаа телевизүүдийн байгууллагууд энэ төрлийн салбарын хүмүүсээс нь гэрээ хэлцэл хийж албан ёсоор яадаг ийм асуудлууд бас нэг учир дутагдaltaй байна. Юун дээр өчигдөр За нэгдүгээр одоо би тодорхой ярил л да. Телевизийн салбарууд бол дуу хөгжмийн бүтээлгүй бол энэ бол ямар ч утгагүй салбар болж байгаа шүү дээ. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр бид нар наазах нь хөгжмийн зохиолчдын бүтээл болон яруу найрагчдын бүтээлийг зөвшөөрөлтөй буюу гэрээний үндсэн дээр авч ашиглах асуудал байна. авахгүй л яа. За гэхдээ бол энэ бол ихэлсэн. 2000 оноос эхлээд Монгол улсад чинь хамтын удирдлагын байгууллагын тогтолцоо гэж яригддаг. Зохиогч эрхийн салбар. За энэ нь болохоор Монголын одоо байгаа Монголын хөгжмийн зохиолч, яруу найрагч, нийтлэгчдийн эрх шигээ хамгаалах нийгэмлэг гэж байгаа юм. Москоп нийгэмлэг. За энэ олон улсад байдаг тогтолцоо аахгүй. За тэрэнд бол өөрөө гишүүд нь өөрийнхөө бүтээлүүдийг тэр байгууллагада эрхээ шилжүүлээд нэг өсөндөө зах зээлд ашиглуулсны төлбөрийг тэр байгууллага тодорхой хэмжээгээр аваад гишүүдэд хуваарлдаг юм систем байна. Энэ байгууллага маань бол 10-аад жилийн ер нь нүүр үзчлээ. За тэгээ бусад салбаруудад юунуудаас бол төлбөр юм аваад гишүүдэд хуваарлаад эхэл явдаг. Одоо бол телевизийн салбар л тэд нар маань орж байгаа. Тэгэхээр энэ дээр бол зарим телевизүүдэд гэрээ хийцэн байгаа л да. Гэхдээ яг 100% энэ бүх телевизүүд бол хийсэн гэвэл одоо алга байна. Энд чинь ийм л асуудал үүсэж байгаа. Одоо ингээд цаасан дээр байгаа оюуны өвчин газар цаасан дээр байгаа юм яриад нь шүү дээ. Бид нар ингээд амьдрал дээр эн чинь харагдахгүй болохоор хэрэглэгч энэ чинь одоо шинэ иргэн тийм ээ. Шинэ модератор л итгэхгүй юм шүү дээ. Гээ та ингээд сайхан онлын юм яриа л те. Ийм байна гэж баталсан хууль дүрм журмаа ингээд яриад нь шүү дээ. Ирж байгаа байгууллага. Гэтэл чи амьдрал дээр худлаа байгаа нэ гэдэг чи юу гэдэг үнэн бохгүй. Яагаад тэр зохиогчийн зохиож байгаа дуу чанарчихгүй байна. Яагаад Монгол хүний хийж байгаа тэр сериал нь Солонгосын найруулгын төвшөнд. За Болливуд камерын өнгө тийм ээ. Төвшөндөө хүрэхгүй байгаа юм бэ гэдэг чи ерөөсөө хөрөнгө оруулалт байхгүй. Тэр би нөгөө гол хэлээд байгаа санаа ерөөсөө бид тэр мөнгө олж өгдөг зохицуултыг л зөв хийж өгөөд араас нь одоо чи чанар үр дүн агуулгын тухай ярих хэрэгтэй болчиход байгаа юм л. Тэгэхгүй л ингээд тэр хүн ингээд арай чимээ зовж нэг дуу гаргадаг, клип хийдэг тийм ээ. За нэг 6-7 сая төгрөг болно. За яг нэг од болох гэж залуу байж болно, сайн дуучин байж болно. Гэхдээ тэр чинь телевиз авлаа, цацлаа. Гэхдээ нэг дорж тэрийг үзээ суугаад одоо ингээд баясаал энийгээ сууж байгаа шүү дээ тэр клипийг үзээд. Тэр дамжуулт дэд бүтцийг хийсэн байгууллага бол кабелийн телевиз байхгүй. Тийм үстэй. Контентыг үйлдвэрсэн тэр зохиогч байхгүй. Тэр чинь энэ хүмүүс чинь эцсийн үр дүнгийн хүртэж байгаа би телевиз үзэж байгаа жаданбаа надаас би чинь тэрийг үзснээр л мөнгө төлөөд нь шүү дээ. Тэр мөнгнөөс нь л зохиогч бас тэрийг дамжуулж байгаа хүнд өгдөг өгөхстэй л гэдэг бид нар лог яриад байгаа байхгүй. Зүгээр бидний хийгээд байгаа одоо энэ хуулийн ажиллаад байгаа хууль маань ерөөсөө л юм. Тэгээд тэрний дараа бид нар одоо шийдлийн тухай дараагийн үе шатын тухай хөгжлийн тухай ярмаар юм шүү. Одоо энийг шийдэггүй цагт бид нар нэг ч асуудлыг шийдэхгүй. Би энэ дээр нэг жишээ хэлэх гээд байна. 11 сарын 11-нд бид нар Монголын програм хангамж үйлдвэрлэгчийн салбарын анх дугаар чуулган гэж хийх гэж байна. Өнөөдөр Монгол улсад нэг 414 програмж үйлдвэрлэгч компани байж байгаа. Тэрний 201 идэвхтэй байна. За Монголын програмж үйлдвэрлэгчтэй холбоонд 89 компани бүртгэлтэй байж байгаа. За тэндээс үнэхээр бодиттой ажиллаж амьдарч байгаа 40 гаруй байна л да. Тэгээ бид нэг жил ажиллаа судлаа та нар яагаад тийм програм хийж чадахгүй байгаа. Яагаад тэр Angry Bird гэдэг шиг тоглоом хийж чадахгүй ингээд ерөөсөл хөрөнгө оруулалт байхгүй. Бидийг ойлгохгүй юм шиг оруулалт байхгүй. Байгуулт шүү. Зурагт аваад зөндөө мөнгө хийгээд авцсан. Шинэ програм үйлдвэрлэгчийг дэмжихгүй байна. Жишээлбэл инновацийн заяа. Тэр хүнд тест хийх хэрэгтэй. Хугацаа ор тий. Тэгэхээр би одоо энэ чуулган дээр юу хийж өгөх гэж байна вэ?
засгийн Монгол ерөнхийдөө девелопер хийж байгаа. Тэр төрийн компаниуд нь Монгол программистаар ажиллаа хийлдэг. Жишээлбэл бид нар оюуны өмчтэй хамтарч ажиллаж байгаа тийм ээ. Тэр програм үйлдвэрлэлийн гаргаж ирсэн ноу хауг патент болгож байгаа шүү дээ. Тэр патентийг нь голомт бол мэдхгүй тэр дурын банк барьцаал зээл болгодог болгоё. Энэ тогтцоог нь хийж. Өөр жижиг дунд үйлдвэрийн зээл, шинжилгээний технологийн сангийн зээлд хамруулъя Хэзээ гэдэг. болгоно? Шуулна. 11 сар 11-нд. Бид нар бодиттой тийм кейс хийж өгч хуралдаж байгаа байхгүй юу? Таны саяын чуулганыг бид нар энэ завсарлагын дараа хийж ярий. А завсарлагаас өмнө өөр нэг асуулт тавих гэсэн. Яг би яриага дуусгах гэдэг. Тэгээд энэ агуулгаараа би юу хэлэх гээд байна вөхөр? Энэ болгоно бидний яриад байгаагийн цаана нэг л юм байгаамаа. Энэ бид нар турбааг нь татчихжээ. Өчнөө мөнгө гаргаад энүүгээр ус урсж байна. Тэр усыг хүн ууж байна тийм үү? Түүнийхээ төлөө мөнгө төлж байна. Тэр мөнгөө хуваагач л гэж байгаа байхгүй. Энэ зохицуултыг хийж юу? Яаж? Ус үйлдвэрлэж байгаа хүнтэй хуваал та. Окей, контент хийж байгаа хүмүүстэй хуваалц. Юу нэ та? Би бол арай өөр үзгээс ярмаар байна л да. Энэ зохиогч эрхийн салбар дахь хөрөнгө оруулалтын сая жадмаа дарга яриад байна шүү дээ. Энэ урсгал бол аль үшээ бий болцсон. Одоо өнөөдөр контентын компаниуд сууж байна тийм үү? Энэ дөрвөн том оператор том компаниуд чинь энэ хөгжмийн зохиолчид энэ дүрслэлүүдийн бүх бүтээлүүд дээр өөрсдийн програм хангамжийг бий болгоцсон. Тэр бүтээлүүдийг татсныхаа төлөө төлбөр авсныхаа төлөө төлбөрөө хэлж байгаа тийм үү? Бага тийм үү? Тэр байтугай тэрэн дээр мониторинг хийгээд шатчин гүйж байгаа. Би бодит юм. Нөгөө тал дээр тэр контентыг яаж чаналжуулах вэ гэдэг асуудал яриад байна шүү дээ. Өрсөлдөх чадварыг яаж нэмэгдүүлэх вэ? Тэгэхээр одоо цэвэр өрсөлдөөн асуудал. Тэхийн тулд одоо түрүүний Бүрматер ярьлаа шүү дээ. Телевизүүд өөрсдөө бүх юм хийгээд байна гэдэг. Тийм ээ? Өөрсдөө бүх юм хийгээ өөрсдөө юм аа. Тэмцээ бас нэг хэд хэдэн юунууд байна л да. Яаж өрсөлдөж яаж өрсөлдөж? Тэхийн тулд одоо телевизийн хажуудах студ продакшнуудыг боожуулах хэрэгтэй. Мэргэжил юм. Одоо энгийн үгээр хэлэх юм бол боожуулна гэдэг чинь тэр контентыг үйлдвэрлэх чадварлах тийм бий болгох чадвартай байх хэрэгтэй. Тэд нар цэвэр контентыг бий болгоод телевизүүдэд нийлүүлээд харьцан гэрээний үндсэн дээр бий. Ингээ гурвалсан холбоо үүсчиж бие бинийгээ тэрнээс биш телевизийн байгууллага бүх юмыг нуруунд дээр үүрнэх юм бол бас хэцүү шүү дээ. Бүх шатндаа оюуны өмчийн асуудлыг цэглэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүйгээр өндөр одоо бид нар ч юм бол Холливуудын киног өнгүүд татж үзсээр ягаад үзэгчтэй амар өндөр түвшинд бэлтгэсэн учраас дотоод контентыг үзэхгүй. Энэ өөрөө ийм байхгүй. Удаан ба нэгдүгээр би уучлаарай жадмаа. Бүрний уучлаар ийм асуудал үүсдэг юм байлээ. Өнөөдрийн энэ нийгмийн онцлог та энэ төр санал нийлэх баг. Хувийн хвшлийн асуудал руу төр ороод ирэхээр их биш буруу. Энэ бол буруу, маш буруу зүйл. Өөрөө зөв өөрөөхөр хөгжих хэрэгтэй байхгүй. Тэрний нэг жишээ бол одоо Univision тийм үү? Өөрөө Hollywood-ийг гэрээ байгуулад одоо Univision өөрөө шүүгдэж эхэлж штэ. Чи манай эрэгтэй кино гаргавал те бид таныг шүүгдэн шүү гэж штэ тэдний өмнөөс ажиллаж байна. Энэ бас өөрийнхөө бизнесийг хамгаалж байгаа. Энэ бол голдлоор өгчих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр миний ганцхан санаа болохоор нэг л удаагийн зохицуултын хууль хийгээд өгчөө. Боломжийг нэгэд өгчөө. Тэгэд өрсөлд. Одоо хурдлахгүй бол тэгээд хөрөнгө оруулагчид энэ салбараас үзэгч л үнэлэх байна. Энэ салбарт хөрөнгө оруулагчдууд залхаж эхэлж байгаа байхгүй юу? Хөрөнгө оруулагчд байна. Хангалттай хэмжээнд. Яагаад телевизүүд зарагдаад өгнөг бол хөрөнгө оруулагчд энд ашиггүй юм байна. Энэ хэцүү салбар юм байна. Зугтаж эхэлж байгаа. Зохицуулалтаа хурдан хийх хэрэгтэй байхгүй юу? За энэ хараа ингэжтэй энэ мөнгө олохгүй. Хөрөнгө оруулагчтай холбоотой асуудал бид үргэлжлүүлж ярмаар байна. Одоо ингээд 2 минутын дараа завсарлага болохоос өмнө би ганц асуулт асуух. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Ялангуяа хүмүүс юм контент агуулга өгж байгаа энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрсдөө хараат бус баймаар байна. Агуулга. Жишээлбэл өөрийнхөө эзэнтэй холбоотой юмыг ярьдгүү. Тийм үү? Асуудал байхад яддаг. Тэгэхээр энэ талаараа чи одоо байгаа хүмүүсийн шийдвэр бол энэ аль зурагтыг ямар хүн эзэмшдэг юм бэ гэдгийг ил тод болох талаараа ямар нэг юм алхам төрийн зүгээс хийгдэж байгаа юм уу? Үгүй юм уу? Яг нь сая бол чуулганаар нэг хууль ороод хэрэгслийн тухай, хэрэгчлээний тухай хууль дээр энэ чинь хөндөд тэгээд бас хугацаа жаахан хашилж байгаа. Угсаа сайцны нийл вэж идэв шүү дээ. Бага. Эзэмшигчийн мэдээлэл байна. Сэтгүүлч эздэг энэ нөхдөд байгаа байхгүй одоо. Сэтгүүлч мөртлөө эзэг төгөр байгаа шүү дээ. Сэтгүүлч хүн тэр нь эзэн тодорхой биш юм уу? Тэгээд сэтгүүлч эзэд болохоор зэрэг энэ бас дургуутдаг байхгүй юу? А хөрөнгө оруулагчдад тодорхой. Жишээлх юм бол тэр компани телевиз. Одоо NTV бол тодорхой байгаа шүү дээ. Манайх бол ойлгомжтой байгаа. А энэ дээр хамгийн их дургуутдаг нөхдүүд бол юу гэхээр сэтгүүлч эзэд бас байдаг юм байна гэдг нь саяны хууль буцаж байгаа дээр илт харагдсан байхгүй юу? За ойлголоо. Сая асуудлаар яг энэ үнэхээр юу байгаа таавах айгу хурдан энэ хугацаанд хийжлээ. Бүгдээрээ 5 минутын дараа эргээд яг энэ мобайл тийм гар утсантай холбоотой, оператортай холбоотой асуудалд илүү төвлөрөөд ярья. Телевиз дээр сая ямар шийдэл гарч байна?
телевизээр эдтэйгээ холбоотой хоёр янзын асуудал байна гэдгийг хэлчихлээ тийм ээ. Нэмшрэх юм байна лээ. Би бол ганцхан л телевизээр хэлмээр байна. Бид бол үе шатаагаар энэ хийгээд байгаа дарамт шахалтыг төрийн хийх системийг хангалттай хийж өгч байна. Цаашаач хийх л байх. Гэхдээ нөгөө талд нэг л зүйлийг хийж өгнө. Энэ бол тэр контент үйлдвэрлэгчдэд турбагийн татаж усыг гоожуулж өгнө. Тэндээс ус худалдаж авсны иргэний төлбөрийг ус үйлдвэрлэгчдэд хуваадаг тэр зарчмыг бий болгож. Энэ бол бидний хамгийн гол ажил. За бүгдээрээ завсарлагын дараа игээд уулзъя. За хүн төлөвчтэй нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Одоо бид харилцаа холбооны салбар дотроо хоёр дахь том тоглогч болох энэ үүрэн утасны операторууд тухай ярмаар байна. Яхад гэвэл нөгөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл үндсэндээ интернет байлаа, компьютер байлаа, интернет байлаа. Одоо гар утас руу орсон. Тэгээ өнөөдөр гар утсан тохируулсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тоо улам нэмэгдэж байна. Телевизүүд хүртэл бүгдээрээ гар утсан дээр орсон өөрийн сошиал медиа буюу энүүгээр ингээ ороод ирсэн ийм контент агуулга зөндөө болж байна тийм. Тэгээ энэ нөхцөл гар утсан дээр технологийн хувьд аль болохоор хурдан энийг үзүүлэх юм асуудал нэгдүгээр асуудал боллоо гэж үзэж байгаа. Одоо телевизээр интернет үзэж болно, интернетээр телевиз үзэж болно гэж ярьж байна. Тэгээ одоо тийм шинэ үе эхэлж байна. Энэ үеийг тодорхойлоход өнөөдөр одоо энэ ийм хэмжээний хурдыг бид нар одоо өгөхөд тэр одоо 3G, 4G гэж яаж байна. 4-дүгээр generation гэж яаж байна. Fourth generation. Бас зарим нь LTE гэж нэрлэдэг юм. Энэ манайд хизээ орж ирэх юм бэ? Энэ тухай за одоо ихтэй төр зэсгээ сонсноо. Энэ 2006 оноос шин судалгаанууд байдгийг хэрэглэгчийн өсөлтийг за яг өнөөдрөөс бид нарт өмнө бас цаасын тавьсан байна л да. 3 сая 405 мянган хүн гэх тийм 409 5 хүн гар утас хэрэглэж байна гэж. Энд чинь идэвхтэй гар утас хэрэглэгчийн тоогоор авч үзэх юм бол за мэдээж энд бол ашиглахгүй дугаарууд байгаа. Зүгээр бүртгэлтэй буюу авах зарагдсан дугаар гэсэн үг шүү дээ. Тэгээ ингээд давхарсан дугаар аваад үзэхэд тэгтэл 2 сая дугаар бол идэвхтэй байгаад байгаа байхгүй тийм. Тэг чи нэг хүн дунджаар 2-3 гар утас барьж байна гэсэн үг. Тэгээд энэ за энэ бол тоо. Яг ингээ өсөлтийг хараад үзэхлээр одоо өмнө нь бол арилцаа холбооны салбарын гол борлуулдаг бүтээгдэхүүн бол кол буюу яриа байсан. Өнөөдөр бол өсөлт нь хаашаа явж байгаа нөхөр нийт өсөлтийн гол хэрэглээ дата болж байна. Үндсэндээ бол хэрэглээ датаар явж байгаа. Магадгүй 5 жилийн дараа бол дата бол 95% руугаа кол 5% руу очно. Одоо колыг бид нар бараг яриха болоод зүгээр вайбердаг болчихлоо шүү дээ тийм ээ. Энд чинь өөрөө ингээд дата хэрэглээ өсөд ирж байна. Дата хэрэглээ өсөд ирэхийн хэрээр хэрэглэгч юу хүсэж байгаа нөхөр хямд ун хурд чанарыг хүсэж эхэлж байгаа юм л. Тэгээ ингээд дэлхийн нийтийн хандлага нь хаашаа явчих чинь нөхөр одоо Солонгосын хувьд LTE гэдээ хийчихэж байгаа тийм. За бусад орнууд 4G янз бүрээр нэрлээд өөр өөрийнхөө нэрлээд явчихна л технологи шинжилээд игээд явж. Өнөөдөр манайх орон нутгатаа бол 2G явж байна. За 21 аймгийн тухайд бол 3G сүлжээнүүд бол өөрийн хэмжээнд ортсон. За сумдуудын тоогоо нэмээд явж байгаа. Энэ бол нөгөө өрсөлдөх чадвар буюу хөрөнгө оруулалтаас хамааран оператор өөр дээрээ суурилсан хөрөнгө оруулалтыг хийгээд ингэ өсөд явж байгаа. Тэгээ энэ бол дахиад цаашаага бүтээгдэхүүнтэй холбоотой. Одоо ингээд энэ чин дата хэрэглээ өсөд ирэхлээр биднес нэг зүйл гарч ирж байгаа. Монгол дата үйлдвэрлэл байна уу гэж. Тэгээ бидний өмнө ярьсан таны нөгөө ялдаг телевизээр телевизийг зурагтаараа үзэж болно. Зурагтан дээр бас интернетийг үзэж болно буюу юу үзэх гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр дахиад оюуны өмч чанарын тухай асуудал гараад ирж байгаа юм л. За та бол дэд бүтцийн тухай асуусан. Тэгэхээр хизээ LTE орох гэдэг юм байна гэж. Өнөөдөр бол Монгол улсад LTE тэдэн сарын төдөнд орно гэдгийг аль биесээр зарлаагүй. За операторууд бол өөр дээрээ жишээ нь ICT Expo 2013 дээр бол Unitel компани бид бол 4G-д орно гэдэг ингээд өөрийнхөө танилцуулгыг хийгээд 4G гэдэг бол энэ систем байдгийг танилцуулаад өөрийнхөө төвшөнд бол хийгээд явчихж байгаа. За засгийн газрын төвшөнд бол бодлогоор бид нар бол LTE оруулна гэдэг асуудлыг бол дэмжиж байгаа. Яаж дэмжиж байгаа вэ гэхээр одоо судалгаа хийдэж эхэлж байна. Монголд ямар хугацаанд ямар хөрөнгө оруулалтаар хин хизээ хийх вэ гэдэг асуудал
одоо яригадад эхэлсэн судалгааныхаа төвшөнд явж байна л да. Өнөөдрийн төвшөнд бол хэн хизээ хаана гэдгийг зарлах боломж байхгүй. Энэ бол эцсийн шат хүртэл тодорхой процесс байна. Гэхдээ 4 жил рүү орно. 4 жил рүү орохоос өмнө нэг асуудал үүсчихэд байгаа юм биднээс дотооддоо шийдэх хэрэгтэй. За. Нэг үгээр хэлбэл одоо бид нар mobile number portability гэж ярьж байгаа. National roaming гэж яриад байгаа. За одоо монголоор хэлэх юм бол Skytel, Unitel тийм үү? Skytel, Mobicom гэдэг өөрөөр утаснууд байна шүү дээ. Би суманд яваад очиход тэр сумын зөвхөн Unitel байвал бусад утас ажилдаггүй. Тэгвэл би тэр сумын сүлжээнд орохын тулд National roaming буюу ус доторх сүлжээнээс сүлжээ шилждэг. Энийг одоо бид эхлээд нэвтрүүлэх. Бид бүтцээ бэлдъя гэж байна тий. Тодорхой боломжтой дэд бүтц байгаа. Энийг хийх хэрэгтэй болчиход. Гэхмэчлэнгээр ингээд энийг яаш хийх юм тэгээ. Дотоодод хийх асуудал байна гэсэн. Энэ бол өөрөө хөрөнгө оруулагч нараас хамаарах буюу бид нар одоо оператортой л ярих хэрэгтэй гэсэн. Тэгэхээр одоо энд Mobicom-ын төлөөлөл ирсэн байна. Та эндээс асуух хэрэгтэй байх л та. Жишээ нь энэ дээр ямар бодлогод явж байна гэдэг. National roaming гэж ярьж байна те сая энэ олон утасны хоорондоо холбогдно. Тэгэхэд ямар бэрхшээл гараад байгаа юм? Юу болж байгаа? Юу болох вэ? Би зүгээр энэ асуултанд хариулахаас өмнө бас нэг энэ харилцаа холбооны салбарын энэ хувийн хвшлийн хөрөнгө оруулалтын өрсөлдөөний талаар нэг хэдэн үг хэлчихье гэж бодож байна л та. Тэгэхээр харилцаа холбооны салбар маань бол хамгийн анх одоо бараг 1996 онд энэ либералчлалд орсон ийм салбар байж байгаа. Тэгэхээр энэ хувийн хвшлийн хөрөнгө оруулалтын өрсөлдөөний энэ нөхцөл байдал маань одоо монголчуудад одоо хэрэглэгчид маань за бизнесийнхэнд за энэ улс орны хөгжилд энэ салбарын нийт хөгжилд одоо ямар хөө үр нөлөө үзүүлээд байгаа юм бэ? Тэр хүмүүс мэдж байгаа. Тийм. Тэгэхээр тэрийг эхлээд жоохон ярмаар санагдаад байна л та. Тэгэхээр за нэгдүгürt бол хэрэглэгчид маань бол энэ өрсөлдөө энэ чөлөө зах зээлийн үр дүнгээр хамгийн орчин үеийн тэгээ шуурхаа өндөр хордны ийм үйлчлэгийг одоо авдаг боллоо. Тэгэхээр бид нэр одоо 17 жилийн өмнө ямар хөө байсан гэхээр одоо хоорондоо харилцаа холбоо барих гэж нэлээд одоо асуудалтай байлаа шүү дээ. Гадаад ирэх хөдөө орон нутагт байгаа ах トゥ уутгаар ирэх гэж цахилгаан урчилж захиалга өгөөд тэгээ дараа нөгөөт нэг юм пүүтгэнд нь орж хоёр талаасаа ингэж сууж байгаад ирдэг. Гэтэл өнөөдөр энэ өрсөлдөөний за энэ чөлөө зах зээлийн үр дүнд за хувийн хвшлийн хөрөнгө оруулалтын үр дүнд технологи маань ингэж жилээс жилд өөрчлөгдөд анх одоо 2G гэвэжсэн бол одоо бид нар 2000 онд одоо 2.5G тэгээ 2007 онд 3G за одоо 3 палас гэдэг энэ бүгдээрээ л нөгөө хэрэглэгчдэд үзүүлж байгаа үйлчлэгийг л сайжруулах гэсэн юм технологийн дэвшлүүд яваад байгаа. Энэний дараачийн шат нь одоо зөв зөксөрөө бол яг харах бол одоо тэр LTE. Ягаад тэгэхээр хэрэглэгчийн датагийн эрэлт хэрэгцээ бол тасралтгүй өсөж шүү дээ. Харин тэхийн тул тэр national roaming буюу хоорондоо яагаад болохгүй байгаа? Тэр LTE national roaming бол хоёр өөр асуудал. Тийм. National roaming бол одоо зарцмын хувьд болох асуудал. Технологи одоо тэр стандартын хувьд болох ийм асуудал байна шүү. За тэгвэл одоо тэр LTE ч одоо бидэрт хэрэгтэй биш. Дэлхийн бүх хүмүүс том орнууд тэр LTE буюу дөрвөлх чэнэр тэрний чинь тэр нөгөө тэр YouTube үзэж байгаа энэ тэр барууны оронд очиод ингээд тавихаар гайхамшигтай хор. Энэ утас шинд бүгдээрээ тэр LTE-г аваад байна шүү. Монгол болохоор авахгүй хизээнийг авах. Уучлаарай. Би нэг таныг асуусан болохоор саяны national roaming гэдэг сүлжээ гэдэг хэд асуудлууд яригдлаа л та. Тэгэхээр энэ дээр юу байна вэ гэхээр мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газар харилцаа холбооны зохицуулахороо бол ажиллаж байна л та. Оны эхнээс ямар дистратай ажлыг хийж зохион байгуулж байна гэхээр нэгдүгürt LTE гэд нэрлэдэг long term evolution гэдэг за 4G гэдэг төрөл бүрийн нэртэй байна л та. Энэ сүлжээг хувийн хвшил хөрөнгө оруулалтын хувьд үр ашигтай эдийн засгийн хувьд хэрэглэгчтэй хямд үнэтэй өндөр хүртэй юм үйлчлэгээ хүргэхийн тулд гол судалгаатай суурьтай энэ ажлыг эхлүүлье гэдэг ямар ажлыг хийсэн бэ гэхээр нэгдүгürt нь одоо дэлхийд энэхүү харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг цөөхөн тооны компани байна л дээ. Хятад улсыг оролцуулаад эдгээр компаниудтай уулзалт хийлээ. Хоёрдугаарт нь Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа өөрийн оператор компани гадаадын хөрөнгө оруулагч тий Япон улсын KDDI компани гэдэг том оператор байна. Солонгос улсын Корей Телеком гэдэг энэ хоёр компани хийж хэрэгжүүлсэн туршлагыг одоо сонсоод
ингээд ажиллаж байна. Үүний дараа дотоодын операторуудтайгаа хэрхэн яаж хийж энийг ажил болгох вэ гэдэг асуудал яригдана. Энэ бол нэг талаараа сүлжээ, хөрөнгө оруулалт, технологийн гээд нэлээд олон асуудал байна. Үүнээс гадна энэхүү өндөр хурдтай өгөгдөл датаг дамжуулахын тулд агаарын орон зайг ашиглаж давтамж ариадуу долгионыг ч ашиглаж. Тэгэхээр энэхүү ариадуу долгио маань ямархуу өндөр хурдтай багтаамжтайг ашиглаж үр ашигтай ашиглах вэ гэдэг асуудал бол олон улсын хэмжээнд бол маш их яригдж байна л да. Монгол улсад бол яг хуу ариадуу долгионы зурвас бол 4G гэдэг үйлчлэгэнд үндсэндээ өнөөдөр өчүүхэн хэмжээний зурвас байгаа. Бусдыг нь яасан бэ? Эдгээр өндөр үнэтэй ариадуу долгионыг кабелийн телевизийн үйлчлэгээ, утасгүй кабелийн телевизийн үйлчлэгээнд зориулаад, хуваарлаад, ашиглаад явж байна. Энийг хойтон жил тоон технологи шилжүүлснээр буцаагаад чөлөөлж авах ийм болцоо бүрдэж байгаа. Үүний дараа тэр 4G LTE-гийн технологиг нэвтрүүлэх ариадуу долгионы төлөвлөлтөө маш сайн хийж хувийн хвшлуулаад төрийн өмчит компаниудыгаа энэ үйлчлэгийг хүргэхэд болцоогоор хангах юм. Гэхдээ наадах чинь тэгэл өрсөлдөн өөрөө хийж шүү дээ. Энэ нь зохицуулалт. Ягаад? Энэ нь зохицуулахаар гол хийх ажил. Нэггээр бол бидний амьдарч буй орчноос тийш агаар мандал байж байгаа. Энэ агаар мандлын дээр бол давтамжуудыг хуваарлтыг хийцэн байж байгаа. За 1200-аар хэн байгаа, 1800-аар хэн байгаа гэдэг тийм. Өнөөдрийн байдлаар энэ тусгай зөвшөөрөл гэдэг зүйл чинь ерөөсөө энд л оршоод байгаа шүү дээ. Зохицуулахаараа хэмжилтээ хийлээ, стандартад тогтоолоо. За та энэ агаар мандалд өөрийнхөө яриаг хийлгэж болно, тийм ээ. Та энэ агаар мандал нөгөө агарын телевизээр цацаж болно. Энэ та кабелийн телевизээр цацаж болно гэж хуваалцсан байж. Одоо тэгэхээр бид нар бодлогын хувьд ийхстэй гэхээр тоон телевизэд шилжүүлээд дараа үеийн технологитой шилжсэний дараа сул орон зай гаргаж өгөх хэрэгтэй. Тэр сул орон зайд нь өөр нь олон улсын стандартыг заагаад өгсөн. 4G бол яг энэ мегагерцт ажиллана гэдэг. Тэр мегагерц эхлээд чөлөөлнө гэсэн. Тэр чөлөөлөхөд бол үндсэндээ бас ирээдүйн хугацаа орж ийн л да. Эхнээс нь одоо шилжүүлж जैन, зарим нэг нь хаах төвшөнд очиж जैन тий гэдэг ингээд айгүй бол асуудал зохицуултууд явж байгаа. Тэгэл уучлаарай зодмоо. Тий нэг хугацаа орно гэсэн. Өргөжлүүлээд ярихад сая бол ариадуу долгионы асуудал бол ингээд нэгдүгüрт нь, хоёрдугаарт нь энэ өндөр хурдтай дата өгөгдлийг чинь дамжуулахын тулд улсын хэмжээнд мэдээллийн суур бүтц, шилэн кабелийн юм уу суур сүлжээ чинь найдвартай ажиллах хэрэгтэй. Тэрэнд нь тэр өндөр хурдыг дамжуулах тоног төхөөрөмж нь байх ёстой. Гэтэл энэ маань өнөөдөр ямархуу хэмжээнд байна вэ гэдэг бол бас бэлэн биш байна. Яагаад тэгэхээр өнөөдрийн хамгийн өндөр хурдтай мэдээлэл дамжуулж байгаа урсгал маань бол улс хооронд Улаанбаатар хотод байж магадгүй эсвэл зарим цөөхөн хот суурин газарт байж байгаа 10 ГБ. Тэгэхэд LTE сүлжээ маань өөрийнх нь хэрэглэгчийн одоо өнөөдрийн хамгийн сүүлийн байдлаар бол Солонгос улс туршиж байна. LTE Advanced Carrier Aggregation гэдэг нэртэй. Яаж яах гэхээр хэрэглэгчийн төхөөрөмжн дээр 150 мега нэг хэрэглэгчтэй. Тэгэхэд 150 мега ийм өндөр хурдтай урсгалыг бий болгохын тулд хичнээн хэмжээний ариадуу долгионы зурвас хэрэгжилж байна гэдэг. Өөрөө ямар өртөгтэй гэдэг бол эдийн засгийн хувьд тооцоо хийж үзэх хэрэгтэй. Дээрээс нь ийм нэг хэрэглэгчдэр өдний хэмжээний урсгал гаргахын тулд үндсэн сүлжээ маань ямархуу багтаамж ачааллыг даах чадвартай байх уу гэдэг. Бас тэгэхээр үндсэн сүлжээг хэн хийх? Өнөөдрийн байдлаар бол Монгол улсын хэмжээнд мэдээлэл харилцаа холбооны дэд үтс сүлжээг байгуулах, ашиглах тусгай зөвшөөрөлтөө 4 компани байна. Хувийн хвшлийн 3, төрийн өмчт 1 компани байна. Оны ихэнх засгийн газраас мэдээлэл холбооны харилцаа холбооны сүлжээний дэд үтс өрсөлдөөн бол сүүлийн жилүүд ширүүсэж байна. Үүнтэй холбоотойгоор зохицуулалтыг хийх шаардлагатай. Ямар энэ төр болоод хувийн хвшлийн компаниуд хамтарч ажиллах хэрэгтэй. Сүлжээгээ харилцсан бие биенээ нөөц хамгаалттай. Дээрээс нь хөрөнгө оруулалтаа нэг чиглэл ч юм уу нэг аймаг сумын хэмжээнд давхцуулж хийхгүйгээр
эдийн засгийн хувьд үр ашигтай харилцан биенээ нөхсөн ийм Харин байдлаар тэгмээр юм тий. Одоо ч одоо замыг хүртэл одоо юу гэдэг уурхай болгоноос 3 4 хийгээд шүү. Тийм учраас харин ерөөсөө бидний хийж байгаа бодлого асуудал тэр чиглэл яваад байгаа. Сая бид нар өнгөрсөнд юу хийсэн бэ гэхээр одоо үндсэн мэдээлэл холбоос сүлжээ компани дид бүтц буюу газрын кабел байна шүү дээ тийм ээ. Тавьсан байгаа сүлжээний хажуугаар энд нэг Mobicom, энд Skytel, NG Mobile-ийн сүлжээ яваад шүү дээ. Тэгэхээр энийг болжээ гэдсэн зэрэг тогтоол гаргуулаад зогсоосон. Одоо юуны дараа бид нар нөгөө татвар төлөгчдийн мөнгөөр тавьсан сүлжээг яаж ашигтай хамтарч ашиглах вэ гэдгийг Хин тавих алийг авах энэ гурвын. аль бид одоо тэр бодлогыг хийж өгөө зохицуулт руу ороо авчиж байгаа байхгүй. Тэгэхдээ зүгээр энэ LT дээр нэг үгээр тийм ээ олон таван проблем ярихгүйгээр дүгнэж хэлэхэд бол бид LT-д нэвтэрнэ. Гэхдээ бид ойрын хугацаанд гэж. Энэ зорилтыг Наад шарын асуу ойрын хугацаанд нэгдүгээр асуудал. Хоёрдугаарх нь энэ LTA гэдэг түрүү та ярьсан тийм нөгөө өрсөлдөөний хүчээр өнөөдөр ер нь өрсөлдөөний хүчээр Монгол улсын гар утасны харьцан уугаар бид хямдхан хооронд амьдарч кубд ямар үнэтэй байна гэх мэт. Тэгэхээр энэ өрсөлдөөн байгаа газар энэ дөрвөн LT-гийн чинь энэ оператор байгаа өнөөдөр дөрвөн компани чинь дөрвүүдээ зэрэг оруулах юм байгаа үстэй үгүй юу? Зэрэг орно. Бүгдээрээ аль нэг нь давуу ирэх авах юм уу энэ дээр? энэ дээр тодруулаад хэлчих. LT сүлжээ маань үндсэндээ зүгээр юу байна вэ гэд олон улсын чиг хандлагыг ингээ харахад яг уу Монгол улс хүн амын хувьд 2.9 сая хүн амтай сая 500 мянган километр газар нутагтай ийм том газар нутагтай 100 хүн амтай улсад олон дид үтц бүтээн байгуулж хөрөнгө оруулалтаа эдийн засгийн өргүү зархуу нийлж хамтраад нэг өндөр хүчин чадалтай сүлжээ босох уу гэдэг асуудлыг төр хувийн хвшил нийлээ шийдэх. Энэ асуудал ямар шийдвэртэй явж байна Mobicom? Саяны ярьсан асуудал дээр үгүй ер нь бол одоо энэ харилцаа холбооны секторын салбарын хөгжлийг ерөөсөө хувийн хвшил энэ хувийн өн өрсөлдөөн л авч явж байгаа. Тэрийг одоо бид нар бүгдээрээ мэдчихэж байгаа. Тийм ээ. Одоо 10 хэдэн жилийн өмнө бид нар харин утас тавиулах гад яадаг байлаа, ваучерлж байгаа. Тэгэхээр талаас бас нэг юм байна. Одоо харилцаа холбооны салбарын үүрэн операторын ARPU гэж нэрлэдэг. Нэг хэрэглэгчээс олдог дундаж ашиг бол одоо Монгол улс маань GDP гэдэг дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтөөр ингээ харах юм бол нэлээд гайгүй улс орнуудын түвшинд хүрсэн. Тэгээд тэр улс орнуудтай харьцуулахад нэг хэрэглэгчээс олж байгаа орлого бол тэр дундчаас 2 дахин ийм бага байгаа байхгүй. Энэ маань юу хэлж ийнэ гэхээр хэдийгээр өрсөлдөөн байгаа ч гэсэн хөрөнгө оруулалтаа нөхөөд үр ашигтай ажиллах хэрэгтэй. Яагаад гэхээр 4G LT сүлжээ нэвтрүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй. Энэ мөнгө байхгүйгээр энэ сүлжээний тухай ярих бол өөрөө Тэг яа гэж. Тэгэхээр өрсөлдөөнийг нөгөө талаас маш сайн ер нь эдгээр компаниудын үйл ажиллагааг хооронд нь зөв гэх юм уу өрсөлдөөнийг олон улсын чиг хандлагын дагуу ойлгомжтой болохгүй бол одоо манай яг хэвдээ олон улсад нэрлээд байгаа price war гэдэг энэ үйл явц бол интернетийн үйлчилгээ эрхлэгчийн дунд явагдаад 90 хэдэн оноос хойш өнөөдрийн байдал өнгөрсөн оны сүүлээр одоо ингээд төгсгөл болж эхэлж байгаа шиг байна. Одоо энд бол ерөөсөө ойлголцол үлдчихэд байгаа байхгүй. Ерөөсөө ойлголцол. За би манайс бушиг асуух. За би бол одоо ингээд 3G-г ашиглаад нэвтрүүлгээ шууд үзэж байгаа гар утсан дээр. Энэ байна. Нэвтэрсэн байна тий. Зохицуултууд хэрэгтэй байгаа юм байна. Нэг хоёр талгаар зэрэг ийм энэ хүлээлт үүсгэж байгаа нэг асуудал байна. Би гар утсаа антенна 3G ашиглахгүйгээр Солонгос тулвал Японд тулвал гэж ингэж үздэг юм л үзэгчт нь. Ингэж яагаад өөр дээрээ шууд үзэх 3G ашиглахгүйгээр mobile TV гэдэг байгаа шүү дээ. Энэ хизээ манад орж ирэх боломж. Энэ бол телевизүүд бол хэрвээ ингэ ороод ирэх юм бол бас хүлээлт үүсгэх асуудал байгаа. Энэ бол бас нэг зах зээл. тухай ярьж байна. Тий, тэгэхээр таны компани тухай яриад байна л да. Тэр компани тухай бид нар сайн мэдчихэж байгаа. Одоо тэнд дахиад хөрөнгө оруулалтын асуудал үлдчихэд байна. Бодлогоор бол бид дэмжицэн явж байгаа. Та Улаанбаатар хот тийм ээ төв суурин газарт өөрийнхөө хүчийг ашиглаад шууд ТV-г онлайн үзэх энэ бол бүрэн боломжтой. Одоо тэгэхээр тэр компанид ямар асуудал үүсчихэд байгаа вөхөр хөрөнгө оруулалт хийж
станцуудыг нэмж байрлуулсан асуудал үлдчихэд байгаа байхгүй. Тэрнээс одоо зохицуулах хороо болон мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газар дээр зогсоос асуудал ерөөсөө байхгүй. Тэгэхээр одоо юу хэрэгтэй нөхөр дахиад хөрөнгө оруулалт. Тэгээ энэ болохоор 3 жилийн өмнө энэ болохоор өөрөө бидний асуудал биш Mobile байхгүй. TV чинь. Энэ бол хувийн хвшлийн өөрийнх нь асуудал. Жадамбаа даргын саяны санаан дээр нэмээд хэлэх юм байна. Яг мобайл ТV гэдэг маань олон улсад 3-4 янзын стандарт байна. Монгол улсад эдгээрээс сонгоод 3 стандартаар үйл ажиллагаа явуулах чиглэлээр нь уралдаан шалгаруулалт зарлаад 2 компани тусгай зөвшөөрөл авсан. G-Mobile компани одоо нөгөөх нь нэрийн сайн санахгүй нэг компани байна. Энэ маань хоёр дахь компани маань Солонгос улсын TDMB, G-Mobile компани маань Хятад улсын CMBB гэдэг. Тэгээ G-Mobile компани энэ хоёр компани 3 жилийн өмнө тусгай зөвшөөрөл аваад нэг компани маань үйл ажиллагаа эрхлэхгүйгээр зогсогдоод хоёр дахь компани маань Улаанбаатар хотод нэг дамжуулагчаар ер нь туршилтын горимд ажиллаж байна л да. Сүхбаатарын талбай орчин багт. Саяхан яг энэ Солонгосын цоног төхөөрөмж үйлдвэрлэгч нь ирж уулзлаа. Хэрхэн өргөдөх гэж байгаа, яаж шатлыг нэмэгдүүлэх гэж байгаа талаар. Дээрээс нь энэ мобайл ТV-ийн хувьд солонгосууд маань юу гэж ярьж байгаа гэхээр энэ технологи маань эрдээсээ public broadcaster буюу эрдээсээ олон нийтийн телевизүүд эфирээр дамжуулах зорилгоор гарч ирсэн юм аа. Одоо солонгосын KBS, SBS, NBC гэдэг эднэр бол TDMB гэдэг стандартаар солонгос нэвтрүүлгээ явуулж байгаа. Гэтэл Монголд үйл ажиллагаа эрхлэх энэ компани маань мэдээж үнэгүй ийм эфир цацгаар үйл ажиллагааны зардал тэгээд ашиг орлогоо яах вэ? TDMB. Тэгэхээр нөгөө түрүү бид нар GCM, CDMA гэдэг хоёр компани явж байгаа шүү дээ. TDMB болохоор энэ нөгөө утсан дээр телевиз үзэх стандарт. Гэхдээ 4G тэгээ холбоотой. Энэ бол эдээс огт үүрэн холбооны стандарттай хамаарлаа. За тэр телевизийг нөгөө антенаар үзэх. Нөгөө телевизээр антенаар үздэг. Утсаараа телевизээр юу тэр тухай ярьж. Тэгэхээр эргээд одоо яг энэ бол энэ бүхний цаанд антенаараа ярьж. Өнөөдөр Монголын хэрэглэгчийн өмнө нэгдүгээр асуудал бид яг дэлхийдээ адилхан дэлхийдээр гарч байгаа бүх агуулгыг Монголд маш хурдан үзэх тэр датагийн тэр хурдан зарчим хизээ орох вэ гэж ярихаар зэрэг одоо ярьж байгаа гэхдээ зэрэг энэ түрүү national roaming гэдэг энэ дэд бүц бичээ гэж байна тий. Тэр бол тийм шууд хамаатай хавралтай биш гэж. Та болохоор нэг улсын компани 3 хувийн компани байгаа гэж байна тий оператор. Тэгэхээр улсын компани ордог нь ямар хүчтэй оператор дээр бид нар ч анханасаа нөгөө дэд бүтцээ улсынх нь аваад оператор дээр улсынх орохгүй гэсэн ягаад улсынх явж байгаа юм дээ. Сая яг энэ чиглэлээр англи улсад асуулт чи өөрчлөгдчихлээ. уулзсараа зохицуулах байгууллагууд 40 гаруй орны уулзалт боллоо. Яг энэ зохицуулах байгууллагууд эрдээсээ удирдлагууд төрийн болоод оператор компани ямар ч оролцоо байхгүй зөвхөн зохицуулалтын байгууллагууд. Тэрэн дээр би илтгэл тавьсан. Монгол улсын өнөөгийн дэд бүтц сүлжээний талаар. Тэгээ эцсийн шийдэл тэр 40 гаруй зохицуулах байгууллагын удирдлагууд юу гэж харж байгаа нөхөр. За яг нь Монгол улс бол үнэхээр бусад орныг утгад бас сонин ийм онгоцол байдалтай байна. Танаа улсад бол зүгээр хөрөнгө оруулалт, эдийн засгийн хувьд энэ олон их ингээд ийм компаниуд дэд бүтц босгоод их шаардлага алга. Төрийн хувийн компани маань хамтраад нэгдсэн тийм сүлжээний компани байгуулад үйл ажиллагаа явуулахад боломжтой. Тэгэхээр энэ тал руугаа ер нь бодлого зохицуулалтаа хийвэл яасан юм бэ? Англи улс ихэд British Telecom бас яг юм бэ. Эрдээсээ үндсэн том сүлжээ. Тэгээ манай юу нь болох вэ? Нийлж байгаа нэг дэвт таны хэлснээр дундаа нэг дэвттэй тэрийг ингээд ашиглаад байхын оронд нөгөө тийм учраас яг наад дэд бүтцийг чинь хийх гээд бид ажиллаад байгаа. Бид гэдэг чинь улс агентлаг зохицуулах хороо. хөрөнгө оруулалт гэх юм уу? Хуулийг агентлаг зохицуулах хороо нэмэх нь операторууд гэж яриад байна шүү дээ. Одоо сүлжээ ашиглагч гэж яриад. Энэ хүмүүс бид нар бүтэн жил ажиллаж байна. За засгийн газрын тогтоол гаргаад нэмж сүлжээ тавих асуудлыг зогсоочлоо тийм үү? За одоо байгаа сүлжээгээ яаж хамтарч ашиглах уу гэдэг хөлбөр дээр яриад яваад байна шүү дээ. Тэгэхээр
энд жоохон процесс орж ийнэ гэсэн. Одоо бид нар тодорхой хугацааны дараа одоо мэдээлэл холбооны сүлжээ компани гэдэг 100% төр өмчт компани байгаа шүү дээ. Энэ бол үндсэн сүлжээ эзэмшиж байгаа. За энэ компани дээр тулгуурлаж яаж бусад сүлжээг хамтарч эзэмших вэ гэдэг асуудал ерөөсөө ойлгочлын түвшинд л орох хэрэгтэй. компаниуд орох уу? Орж байгаа. Тулгуурлана гэдэг нь юу гэсэн үг вэ? Альных нь энэ болох юм байна. хин Энэ гарах бусад улс орны жишгүүд болохоор үндэсний аюулгүй байдлын түвшинд яригддаг. Үндсэн сүлжээ бол өөрөө төрийн мэдэл байх хэрэгтэй гэж үздэг. Тодорхой хувь. Тий. Энэ бол ерөөсөө бас байх хэрэгтэй ойлголт үлээ. За төрийн сүлжээ тийм байж. Тэгээд оператор байдаг нь тухайл ярьж байгаа байхгүй тий. Оператор ч гэсэн тэр сүлжээгээр нэг хувийн дамжуулж яа, яриагаа дамжуулж нэг улсын оператор байх ямар шаардлага байна? Сүлжээг ойлгож байна. Тий. Бид нар сүлжээний тухайл ярьж байгаа. Улсын операторын тухай бол яриаггүй. Офт кэблүүд үндсэн сүлжээгээ ярьж байгаа. Энэ дээр нэгдүгээрт нь түрүүний ээлжтэй холбоотой нэг тодруулах хийж. Ямар асуудал байна гэхээр өнөөдөр 4 үүрэн үйлчлэгээ эрхлэгч компаниас судалгаа авлаа. Одоо бас судалгаа дуусаагүй байна л да. 3G үйлчлэгээний нэвтрэлт хэрэглээ. Монгол улс нийт үүрэн хэрэглэгч 3.4 сая хэрэглэгч дөнгөж 10 гаруйхан хувь маань 3G хэрэглээд. Тэгэхээр 4G үйлчлэгээ нэвтрүүлэх тухай ярихаар олон улсад энэ үйлчлэгээ маань ямар ангилд одоо өнөөдрийн хувьд багтаад байна гэхээр Пермум гээд өндөр үнэтэй ийм үйлчлэгээ багтаж. Гэтэл одоо өнөөдөр энэ 4 хувийн хвшлийн компани өрсөлдөд үн бол тодорхой түвшинд үнэхээр хангалттай буутсан байхад хэрэглээ ингээ өсөхгүй байна гэдэг маань бас анхаарч үзэхгүй бол болохгүй асуудал. Заавал 3G гэхгүй жишээлбэл энд бол wireless ажиллаж байгаа юм бол би утасныхаа wireless-ыг ажилуулаад үзнэ шүү дээ. Телевизээ бол аппликейшн руу н ордог ч юм уу, вебсайт руу н ороод шууд эфирийг үзэж шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө интернетийн компаниуд жишээлх юм бол заавал энэ үүрэн телефон нөхдөр холбогдох нь ямар учиртай байх вэ? Яг өөрөө интернетд бол мөнгө төлнө шүү дээ. Wi-Fi-ийн үйлчлэгээ эрхлэгчдийн тухай ярьж байна. Энэ маань бол бас л ялгаа байхгүй. Өмнө нь миний мэдхийн 96-7 онд эмх замбраагүй байсан. Энэ ариад төлөвлөгөөн л ашиглаж байгаа шүү. Тэгэхээр маш олон компани 10 гаруй компани ороод энэ зах зээл рүү эцэстээ юу болсон бэ гэхээр хин хинийхээ сигнал энэ дохиог гаргахын тулд өндөр чадaltaй төхөөрөмж ажилуулад эцэстээ бүгдээрээ ажиллахгүй болоод сүлжээгээ буулгаад за энэ бол явахгүй юм байна гэдэг асуудал төрсөн байна. Гэтэл технологи маань хөгжөөд одоо энэ 10 он хүртэл нэлээд олон улсын стандартын байгууллага эрдэм шинжилгээ судалгааныхын шинэ төрлийн стандарт технологи гаргаад энэ Wi-Fi энэ технологи маань хөгжөөд дээрээс нь 3G, 4G-ийн үйлчлэгээ эрхлэгчийн үндсэн сүлжээ маань энэ датагийн асар хурдтай өсөж байгаа demand гэдэг хэрэглээг дийлэхгүй болчих. Тэгэхээр үүнийг яаж офлоад гэж нэрлэдэг юм. Шилжүүлэх үү, хувааж ачааллыг багасгах уу гэдэг тал руугаа одоо сүүлийн 2-3 жил тэгээ та нарын судалгаа хийгээд байгаа юм байна шүү дээ. 4G-г яаж хийх вэ гэж засгийн газрын нэг шийдвэр дээр танд өгсөн байсан. Энэ тухай одоо тэр KTT-тэй хамтарч энэ тухай одоо судалгаа хийхийг зөвшөөрлөг. Тэгээд та дараа нь тэр харилцаа ойлголцсон меморандум зурсан байсан тийм ээ. Тий. Тэр ямар төвшөнд явж байгаа, ямар учиртай? Тэр бол саяхан бас нэг сэтгүүлч надад асуусан юм. Монгол 5 дахь оператор орж ирэх гэж байна гэж. За энэ бол тэр асуудал ерөөсөө биш байсан. Энэ KT гэдэг компани бол Монголын захиргаа холбоо компани 43% эзэмшдэг. 1995 оноос хойш Монгол улстай хамтран ажиллаж байгаа компани. Korea Telecom Group тийм ээ. KT гэдэг байгууллагатай ямар ойлгомжтой санал хүсэж зурсан бэ гэхээр энэ LT гэж яриад байгаа тийм ээ. 4G гэж яриад байгаа. 4 төвийн дараа 4 төвийн технологиг нэвтрүүлэхэд ямар боломж нөхцөл байна вэ гэдэг судалгаа хийх тал дээр л MOU зурсан байна. Судалгаа. За зөвхөн судалгаа. Судалгааны дараа явах вэ гэдэг шийдэл бол дахиад өөр төвшин процесс явагдав. Тэгэхдээ тэр зарчим бол ахаад хувийн компаниуд нь тэр 4G-г хийнэ үхээс биш. Эсвэл аль нэг улсынхаа компаниар дамжаад улсын компани шиг нөгөө бусд нь худалдаж авдаг хэмжээд очихгүй байгаа юм шүү дээ. Энэ шийдлийг бид гаргахгүй. Хэн гаргах? Энэ үндэсний аюулгүй зөвлөлт засгийн газар өөр төвшин гаргана. LT дээр нийлээд 7 асуулт хөндлөж болоо. Тэгэхээр хөрөнгө оруулалт гэдэг түрүүнд яриа гарлаа шүү. Тэгэхээр бид нар бол сүүлийн 4-5 жил ерөөсөө энэ 4 дахь үеийн технологид бэлдээд бүх хөрөнгө оруулалтад энэ одоо өөрөө бид нар 3 дахь үеийн технологи авахдаа
тэр технологи маань одоо тэр төөрөмжүүд маань шууд ингээд нэг програм солиод дөрөвдүгээр технологи шилжчихээр бүх юм одоо бэлтжиж байна. За 3G сүлжээг нь бол Монголын нийт хүн амын бараг 80 гаруй хувийг одоо ингээд хамтсан байж байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтын асуудлууд хувийн компаниуд бол нэг тийм асуудал байхгүй, бид нар одоо ороод хий гэдэг л юм бодолтой байж байгаа. За хоёрдугаар тэр хэрэглээ их бага байна гэж би бас энэ дээр санал нийлэхгүй. За гар утасны хэрэглээ бол өнгөрсөн 1 жилийн дотор 4 дахин өссөн байна. Одоо би өнгөрсөн 7 хоногт хараа сууж илаа л 500 гигабайт явдаг байсан бол 2 терабайт явж байна. Тэгэхээр энэ бол жилийн дотор 4 дахин өсөж байна. За манай энэ 3G сүлжээг нь энэ өснө нэмэгдэж байгаа энэ ачааллыг одоо бас дийлэхгүй. Тэгээ бид нар хөрөнгө оруулалтаа байнга одоо ингэж хийгээд явж шүү дээ. 3 түвийн технологи. Уг нь бол болж өгөө 4 түвийн технологи хийгээд их юм бол хөрөнгө оруулалтын өрөөгөө жээж бодсон. За цаанаа тэр чинь хэрэглэгчийн үйлчлэгээний тариф дээр хямдран гэсэн л энэ санаа байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол яагаад 4 дахин өсөх тухай энэ ойлголт бол байхгүй. Бодтой ярив. Бодтой юун дээр ярих вэ гэхээр Монгол улсаар улс хил даваад хичнээн гээгээ трафик явж байгаа гэдэг чинь хэрэглээ яаж өснө нэмэгдэж байна. Гэтэл одоо сүүлийн энэ салбарт одоо ажиллаж байгаагийн сүүлийн 3 жилийн хугацаанд зүгээр ингээд ажиглаад үцхээр Монгол улс маань бол эрдээс үндсэндээ 2 том хөршөөр дамжаад олон улсын интернет толбогдож байна. Одоо хамгийн өнөөдөр зах зээлийн даман хамгаалагч гэдэг GMNet компани урагшаана 10 ГБ, хойшоо 10 ГБ 2 хөршөөр дамжиж холбогдож байна. Mobicom компани яг гоо сүүлийн 12 оны төгсгөлөөр бас статистик мэдээ ирүүлсэн байна. Болон сүнслэгийн ярьж байгаа ойлгож байна. Тэр нөгөө гадагшаа гарч байгаа урсгалын хурд шүү дээ. Би бол нөгөө хэрэглээ гэл 1 килобайт гэдэг юм. Өөрөөр л тэр 2 терабайт гэдэг маань бол нэг тооцоолох нэг 3000 шиг кино үзчих хэмжээний тийм мэдээлэл одоо явж байгаа байхгүй. Тэр нь бол хурд бол гаргашаа гарч байгаа хурд бол нэг тийм бас өсөж байгаа л доо. Гэхдээ тэгээд 4 дахин өссөн юм бол байхгүй. Зүгээр гар утасны хэрэглээ гэдэг маань яг тэгж өсөж бодлогын хувьд мэдээж бид нар шинэ юм руу тэмүүлэх зөв тийм ээ. Таны яриад байгаа бид илтээ рүү орох зөв гэдэг нь хэрэглэх шаардсан шүү дээ. Би яг энэ асуудал эхлэхийн өмнө өгүүлбэрийн хамгийн ихэнд хэлсэн. Илтээд бид орноо. Гэхдээ тэрнээс өмнө бидний шийдэх асуудал байгаа гэж. Тэгэхээр өнөөдөр бид нөгөө локал сүлжээ хийгээд байгаа энэ операторууд тийм ээ. Энэ бие даасан бүтцтэй явж байгаа энэ зөв голдролоорой гэж ярих юм уу да. Бизнесийнхаа утгаар хөгжиж байгаа юм. Одоо нийгмийнхаа голдролын дагуу хөгжиж байгаа энэ салбарт одоо бид нарт нэг ойлголцол хийх хэрэгтэй болчиход байна. Нэгвэрүүл хэрэглэгчид зориулсан бодлогын юмнууд жоохон үлдсэн юм байна гэж. Тэгэхээр бид одоо юу руу чиглэж байгаа нөхөр одоо байгаа 3G сүлжээ, 2G сүлжээ энэ дээр тулгуурлаад шийдэхгүй үлдсэн байгаа юм эхлээд шийдье. Араас нь залгаад яг бидний өнөөдрийн гол нэг болон болгоноос нь яриад байгаа элти гэдэг юм руугаа орхон зөв юм байна. Гэхдээ энэ бол тодорхой цаг хугацаа орно гэж. Энд дүү судалгаа заавал хийгдэж шүү дээ. Одоо зохицуулах хорон дээр бол Mobicom-ийн саналыг сонсцсон шүү дээ, тийм ээ. Яг өнөөдөр ялтгийн хөлбөрийг сонсцсон. Танах ер нь яаж шилжүүл яаж шилжихийг сонсцсон. Одоо захиргаа холбооч маш нэг хөлбөр ингээд сонсох нь. Тэгээ дараа нь мэдхгүй юнитээ сонсох байх. Ингээд өөр өөртөөгөө сонсох чинь хөлбөрөө. Тэгэд энэ хөлбөрүүд яригдж байгаа шигшигдэж явж байгаа нэг шиг харин л одоо бидний нэвтрүүлэг ганцхан минут дутуу байна. Тэрнээс хүмүүс зарчмын нэг юм байгаа. Асуу тохирчмаар. Тэгэхээр 4G орноо. Гэхдээ улсын бодлого байгаа гэж та хэлээд байгаа байхгүй. Тэр бодлого дотроо шудраг өрсөлдөөн хувийн компаниудын хооронд шууд байлгах уу үгүй юу гэдэг асуудал зарчмын асуудал байгаа. Хэрвээ энэ дээр төр орж ирээд ямар нэг хэмжээний бодлогын асуудлаа гэж ингээд том юм яриад нэг өрсөлдөөнийг алга болгочоор хохирж байгаа хүмүүс нь бид нар болох хэрэглэгчд. Ийм зарчмын асуудал байх уугүй юу? Ахаад шудраг өрсөлдөөн энэ салбарт үргэлжлүүлээд явах уугүй юу гэдэг л асуудал байна. Тэрэн дээр маш энгийн нээлттэй хариулъя. Бид энийг анханаас нээлттэй зарлаад явж байгаа. Зарчим нь юу гэхээр энэ бол шудраг өрсөлдөөнөр явна. Хин нэгэн монопол ямар нэгэн байдлаар давуу эрхтэйгээр оролцохгүй. Тэр дундаа төр бол бүр давуу эрхтэй оролцохгүй. Энийг нээлттэй ажиллаа. За тэгэхээр юм асууж байна. 50 дэв биш юм байна. 50 Гүү одоо ингэж дууссан. Тийм. Тэгэхээр ер нь бол юм байна. Саяын өнөөдөр бид телеком тийм харилцаа холбооны асуудлыг ингээд онцгой ингээд ярьлаа. Та бүхэн аягүй сайхан асуудлуудын гүнзгий ороод ингээд бид өнөөдөр ярьсан хэлээ. Яагаад энийг гол ярьсан шүү дээ. Монголын бүх салбар энэс хамаарч байгаа. Интернетээс холбооноос хурднаас өгөөж өстэй. Тэгээ энийг бүгдээр ийм зарим юмнуудаар хариулт өгөөгүй гэж магадгүй.
Гэхдээ өнөөдөр бид ширээн дээр асуудлууд тавилаа тийм. Тэгээ энийг үргэлжлүүлээ ахаад ярьцгаая. Тэгээ 4 LT яг орох үеэрээ бүгдээр ахаад цуглаа ярья. Тэгэх үү. Тэгээд яагаад гэвэл энэний үр дүн Монголын хэрэглэгчид хямдхан хурдан дэлхийдээ холбогдох боломж бүрднэ гэж ойлгож байгаа. Тэр үеэр телевиз, утас энэ бүх юм чи хоорондоо интеграцид орох нь биш. Тэр үеэр харин үнэхээр агуулгын асуудал, тэр copyright-ийн асуудал тийм. Энэ асуудлууд гарч ирнэ гэдэг. Тэгээ та бүхэнд үндсэндээ телевиз үзэгчдийнхээ өмнөөс талархаж байна. Айгуу тийм хэцүү асуудал бид нар олон талаас нь бүгдээр ингэ яриад үзлээ. Энийг ингэ цаашаа үргэлжлүүлж ярий. Тэгээд 4LT буюу 4G буюу LT орох үеэр энэ асуудлыг ахиж ярья. Бас шийдээ тийм. Бас шийдээ. За их баярлаа. Их баярлаа хүнд үзэгчдээ. Баярлалаа.